За үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар цогцлын сонгуул үзэж байгаа үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Танаа тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг үзэж та бүхэнд хүргэхээр би нэгэн онцгой газар ирсэн байна. Учир нь нэг лаборатори. Ойрдоо бас нэг юм лаборатори ч юм уу ямар нэг юм технологи эрдэм шинжилгээний юм байгууллагаас ороог их удсан байна шүү. За тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин бол 2014 онд Дэлхийн оюуны эмчийн байгууллагаас алтан медаль хүртэж байсан доктор Баяр гэдэг ахтайгаа өнөөдөр уулзаж, хонож, одоо элдвийн тухай, ялангуяа шинжлэх ухаан, технологийн тухай олон янзын сэдвээр бас ярилцах юм сонирхолтой би Дашка гэж найзтайгаа холбогдоод бид хоёр ч юм бас ярьж байгаа л өнөөдөр Баяр даргаыг зөвшөөрүүллээ шүү дээ, тий? Баяр докторыг тэгэхгүй бол бас энэ чинь олдохгүй шүү. Монголд ер нь байхгүй шүү. За бүгдээрээ сайхан үлдчихэж байна уу? Сайхан үлдчихэж байна. Сайхан үлдчихэж байна. За албан ажил бүгд өндөр. Дайжгүй байна шүү. За. За нэг товч танилцуулаач Дашка байгууллага ажиллаа энэ одоо энэ лабораторийнхоо тухайн энэ манай болохоор одоо шинжлэх ухааны тийм судалгаа хийдэг лаборатори. За энэ лабораторийн маань захирал манай Баяр доктор. Тэгээд би болохоор одоо энэ лаборатори дээр Баяр докторийнхоо судалгаанд дээр тусалж ажилладаг. EcoPower гэдэг компани гүйцэтгэх захирал байна. Зөв. За EcoPower компани бол одоо энэ манай судалгааны байгууллага маань ер нь голчлон ямар чиглэлээр аль салбар руу ямар судалгаануудыг хийж байна? Ер нь бид нар ингэдэг л дээ. Одоо ерөнхийдөө урдны хийжсэн судалгаанууд бол зөндөө судалгаанууд байна. За. Одоо сүүлийн үед эрчимтэй хийж байгаа ямар судалгаанууд вэ гэдэг. Одоо нөгөө нэг юу вэ штэ? Агаарын бохирдол. За. Эрчим хүчний дутагдал. За. Одоо тог тасралт. Тэгээд сэргийгдэх эрчим хүч. Ер нь эднэр дээр голцсон судалгаа хийж байна. Ерөөсөө яг бидний хамгийн тулгымцсан асуудал. За энэ дээр яаж ихтэй одоо ингээд одоо Архимед Элен гэдэг групп байгаа. За одоо хүмүүс 25 хүмүүс монголчууд мэднэ л те. Анодын даваа гэж. Оо за нэг. Анодын давааг ихэнх судалгаа энд хийдэг. Одоо анодын давааны технологи хийж нэгжийн тэгжин гэдэг байхгүй юу? Тэрийг за энэ болох нь болохгүй нөө. Бид нар гаднаас нэг технологи аваад ирнэ. Тэр Монголд нутагчдаг байхгүй юу? Жишээ нь одоо машинад монголчууд гэж машины бензин хэдэд байна. Японд зүгээр хэдэд байна. Монголд эдэд байна гэдэг чинь тий. Яг үгтэй зэрэг далайн төвшингээс өндөр нам амаас хамаарал. Тэр гих мэдчлэн тэг яг ингэ нутагших асуудал айгүй хүнд идэг. Энэ дээр бид нутагшуулах тухай асуудлаар судалгаа хийдэг. Тэгээд яг Монгол технологи яаж гаргах вэ? Энийг яаж монголчлох вэ? Монгол хүнд хэрэгтэй. Монголын цаг агаарт тохирсон. Ийм юм яаж болох вэ? Бүх судалгааг хийдэг. Тэгээд тэр туршилтыг нэгээд бүх тестүүдийг хийдэг байхгүй юу? Ийм л юмыг хийдэг. Тэгэхээр гэхдээ нэг лаборатори нь EcoPower Energy гэдэг компани доор байдаг. Энэ захиралын доор л гэсэн үг шүү дээ. Судалгааг хийдэг тийм ээ. Тэгээд ер нь голчлон юуны сүүлийн үед бол Архимедийн судалгаа хийж өгч юм бид нар. Хамтарч ажилладаг, судалдаг. Би Архимед группийн туузын даргаыг хийдэг юм бас. Оо за. За өнөөдөр бол яг манай та одоо бас урд нь үзэжсэн болоо. Манай 25 дугаар цаг үлээзийн танаа тооны гэдэг нэвтрүүлэг. Би одоо сонох зөвшөөрлөч аваагүй шууд яриагаад хийж шүү дээ тий. Энд өнөөдөр Дашка даргаанд хонох уу, Баяр даргаанд хонох уу, хинэд нь хонох уу? Лаборатори хонох байгаа. Лаборатори хонох уу гэж яриаг байж. Лабораториж ажил бичлэгээд хонох юм хамтарч. Өнөөдөр Баяр докторын доо хонно тийм үү? За албан ёсоор зөвшөөрлөө авчи. За зөвшөөрсөн. Тэр бол хаана гэлээ та? За энэ манай би нэг энэ дээр тодруулаад хэлэхэд энэ нэг загварын байшин барьсан байгаа. Оо за. Тий. Энэ ямар учиртай загварын байшин бэ гэдэг зэрэг сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад 100% халаалт малаалт эрчим хүчийг хамааралгүйгээр яаж амьдарч болдго юм бэ? Өөр дөрөө зүгээр шууд өөрөө өөрийгөө дэд бүтцээ бүтэн шийдэл одоо юм байшин байхгүй юу? Нараар сэргээгдэх эрчим хүчээ. Дээр тэр байшин урсгал зардал гэдэг чинь тий. Юуч гардаг. Зөвхөн ганц төлдөг зардал нь Univision-ийн зардал төлдөг. Усаа худгаас авчдаг. Цахилгаанаа нарнаас авчдаг. Тий. Энийг одоо манайх ингээд маш олон эрчим хүчний сэргээгдэх эрчим хүчний компаниуд байна шүү дээ. Эдгээр яагаад одоо яг ингэ шийдэж чаддгүй бол зөвхөн нөгөө нь юугаар хийгдээд байхгүй юу? Хэрэглгээний эрчим хүчийг. Сурах телевиз үү гэдэг тийм ээ. Плит энийг ажилуулад халаалт руу орж чаддаггүй. За халаалт руу орж чаддаггүй гэж биш л дээ. Халаалтыг шийдэхин тулд асар хүчтэй систем хэвдэг байхгүй юу? За манай би нэг сая өөрийнхөө хувийнхаа хөрөнгөөр юу ирсэн. Хүмүүст ингэж амьдарч болдго юм байна. Ингэж эрчим хүч хэрэглэхгүй амьдарч болдго юм гэж зорилгоор нэг 200 м квадрат
2 давхар байшин байсан байхгүй юу. Одоо энэ пассив ч гэдэг юм юу ч гэдэг ямар ч байсан за нэгэндээ очих гэж байгаа юм чи очиод мэдэгдэн. За тэгэндээ. Тэгэн харагдана. Одоо бол яг хэдүүлээ лаборатори дээр байгаа юм чи энд юу хийж байгаа ажлынхаа тухай тий. Энд одоо яг юу хийгдэж байна? Одоо юу хийгдэхээр төлөвлөгдөж байна? Яг одоо гардаад явж байгаа судалгаанууд нь юу байна гэдгээ ярилцсан хэдүүлээ. За нийслэлчүүдийн зовлон шүү дээ. Замын төгжрийн агаарын бохирдол, хөрсний бохирдол за тэгэл одоо эрчим хүчний хязгаарлалт, тог захилгааны үнийн өсөлт. За одоо ингээл одоо сая биеэрээ мэдэрлээ шүү дээ бид нар чинь. Тэр чинь мэдрэхгүй л өндөрдөг байшин барьж идэв шүү дээ. Харин тий. Тэр бүгдээс л ангид байж чадах ямар нэгэн юмнаас хараат биш өөрсдөө дэд бүтцийг бүтэн шийдээд амьдарч болдгиймаа гэдгийн тод жишээг одоо хэдүүл өнөөдөр орой очиж үзнэ гэж ойлгох нь тий. Одоо энэ чинь ямар судалгаан дээр явж байна? Одоо ингэж л байна л да. Одоо том хүмүүс явахтай хотоос хот утаатай байна. Хотоос чахан гараад амьдрий гэж бодож байна. Тэг чинь. Амьдрий гэж бодоод нэг 100 ч юм уу 200 м квадрат байшаа бариад амьдрахтай зэрэг цахилгаанаар халж байгаа байхгүй юу? Аха. Цахилгаанаар халахтай зэрэг 2 сая ч юм уу 2 сая 500 хэрэглээ 4 сая гарч шээ. Тэгэхээр энэ бол эдийн засгийн хувьд айгүй том ачаалттай болчихё. За нэг ганц гоё байшин мөнгөө зарж барьчаа. За болио үлээ. Хотынхаа байшинд баяа гэдэг зүйл ярьж эхэлж байна. За гэтэл хотын байрууд сая яаж байна? Хүүтэн болчих. Тог тасарч байна. За хотын байшин өдөрсний даарад байна шүү дээ. Одоо ингэтэр яах хэрэгтэй юм бэ? Дараа суугаад байх хэрэгтэй юм уу? Нөгөө л асар өндөр мөнгө төлөөд тухтай амьдрах хэрэгтэй юм уу? Хамгийн тухтай амьдралын хамгийн лакшери хэлбэр юу юм бэ? Дулаан л юм л. Цахилгаантай байх хэрэгтэй, дулаан байх хэрэгтэй. Тэгээ одоо энэ бид нар хоёулын дээр судалгаа хийж байна. Хэрвээ тийм том хавстай ч юм уу, ер нь жижигчээ томч бай, хотоос гадна инженерийн байгууламжаар тустай амьдрыг бол яаж амжирах юм? Хоёрдугаар би хотын байшинд амьдардаг бол миний одоо 80 настай ээж байна л да. Хүүтэн биш гэх юм. Чи юм хийгээд байх ээж нь дараад байх гэж байгаа байхгүй юу? Тэгээд би зорил одоо тэр нэг харагдаж байгаа тэр нэг төхөөрөмж байгаа. За. Энэ төхөөрөмж яа тийм ихтэй одоо хотын хайлууд гэртээ тавьчихна. За. Гэртээ тавиад пара залгах чинь. Цахилгаан пар. Цахилгааны зардал гарахгүй. За. Тэгээ тог тасрахгүй. Тэгэд би яах юм? Тэр орон сууцныхаа нэгдсэн тогоос нэгдсэн халаалтаас өөрийнхөө гэрийг шууд тусгаарлуулаад хаалгачих юм уу? Тэр хаалгаж болно, хаалгах хөсүүл. Хаалгахгүй одоо өөр дөр тогтчдаг парнууд одоо бид нар гаргаж байгаа байхгүй юу? Тэгээд давхар явж иж болно. Өвөлдөөл тохиолдсон ш тэр асуудал тийм ээ. 100 яг хуу тэр пара хэрэгэлдэггүй ба гэж утгад пар нь яаж л вэ? Авчин цахилгааны хязгаарлалтанд өртөхгүй л байхгүй юу? Зөвхөн энийг л юун дээр ч биш. Одоо орон сууцсан дээр ч биш, албан байгуул бүх юм дээр тавьж болохгүй юу? Нэг асуулт байгаа. Хүн болгонд одоо би Монгол бас эрчим хүчний илүүдэлтэй болсон уу? Дутагдaltaй болсон гэж. Чи юу гэж боддог вэ? Дутааж байгаа шиг илүүдэж байгаа шиг юм яриад байгаа юм шүү дээ. Одоо энэ чинь нэг ингээд тогон дасраал Оросоос авдаг, эндээс авдаг гэж бодохоор дутааж байгаа юм шиг. Тэгэнгუთ одоо бидний шөнийн цахилгааны хэрэглээг үнгүй болгож молгоол илүүдэл цахилгаан эрчим хүчээ гадагшаага зарамч гэж байгаа шиг юм яриад байгаа илүүдэж байгаа юм шиг. Одоо ингээд айгүй ойлгомжгүй мэдээлэл донд яваад шүү дээ. Тэгэхээр ямар үед дутагдаад ямар үед илүүдэд байна гэдэг асуудал гарч ирж байгаа. За тийм дээ. Өчлөгөөрөө. За JICA-ны судалгаа хийсэн байдгийг. JICA-гийн судалгаан дээр үндэслэн ярьчих би. За. JICA ямар судалгаа хийсэн бэ гэхтэй зэрэг Монголд өвөл эрчим хүч дутагддаг юм байна. За. Одоо халаалтандаа л зориулж. Монголчууд юунд эрчим хүчээ голчсон зардаг бол халаалтандаа. Тэгээд 100 болохоор илүүтэжчихдээ юм байна гэдэг нь. За дулааны цахилгаан станц тасралтгүй л ажиллаж явах хэрэгтэй байхгүй юу? Энэ цахилгаан станц чинь өвөлж байсан 100 ч байсан гаргадгийг гаргаж явах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ дээр үнэлээ бодох юм бол манайд илүүтэж байгаа байхгүй юу? Ер нь бид нар эрчим хүчний менежментийг зөв хийчих юм бол эрчим хүч экспорт бүрэн бололцоотой гэж байна. Нэгдүгээр дээр. Менежмент нь буруу яваад менежмент алдаатай байна гэсэн үг тийм. Тэгээ энэ менежмент нь бодлогын алдаач ерөнхийдөө девайсаар менежмент хийх хэрэгтэй байхгүй юу? Компьютер гэсэн үг байхгүй юу? Одоо хиймэл аюуханаар ч юм уу тийм ээ. Тэр менежмент хийх хэрэгтэй байхгүй. Жишээ зүгээр л нэг одоо 2 давхар айл байшингаа халаа ихэд 180 кВт эрчим хүч хэрэгтэй болж байгаа. За 180 кВт шүү. Сэргийлэх эрчим хүчээр 180 кВт-ийн батарейтай байж одоо өдөрт 4 цагт нар байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд маргааш өглөө нь 10 цаг гэж гарч ирж байна. Тэгээд 10 хэдэн цаг тасралтгүй тэр 10 кВт юм уу 20 кВт-ийн хэрэглгээтэй айлыг тасралтгүй тоогоор хангахын тулд 280 кВт. 280 кВт батарей хураагууртай батарей тавиад гаднаа 150 нарны панелтэй хэрэгтэй болж байгаа хгүй юу? Паах тийм олон толгой. Тэгэхэд 300 сая төгрөгийн зардал гарна. Пүүх. Тэгээд нөгөө чинь нэг арай гэж нэг байшингаа барьчих. Байшингаас үнэтэй. Тийм шүү дээ. Систем хэрэглэх гэж биш дээ. Гол шалтгаан нь энэс болоод сэргийлэгч хүчийг бид нар хэрэглэж чаддаггүй. Гэтэл энэ дээр бид нар яавал хэрэглэж болох вэ гэдэг асуудал ярьж эхэллээ. Нэг парч 1.5 кВт орчим болж байгаа байхгүй юу? Тэгэхэд бид одоо манай залуучууд 2-3 жилийн өмнө судалгаа хийгээд нэг парыг 300 бат болгож болох юм байна гэж.
0.3 кВт байхгүй юу? 0.3 кВт мөртлөө 1.5 тэгж бууруулсан мөртлөөсөө яг гаргаж байгаа одоо юу нь бол асуудалгүй. тий. Энерги нь асуудалгүй гэсэн. Тэгээд одоо нөгөө 1.5 ч юм уу 2 кВт-ийн парны хэмжээтэй халдаг. Тийм баахан. Тэгсэн мөртөө 0.3. Тий. За ингээд эрэхтэй зэрэг нөгөө нарны эрчим хүчийн чинь нэг ашиглалтанд дэвшиж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэж шүү дээ. Баг өртгөн унж эхэлнэ. Тэгээд энийгээ судлаад за энэ окей болчлоо. Энэ дээр ямар нарны систем тавих вэ гэж судлал эргэж байгаа. Тэгээд эрэхтэй нөгөө альж чинь 10 кВт ч юм 20 кВт-ийн систем тавьж эхлэхтэй зэрэг айлын худалдан авах чадвар ч юм уу болцоод болж эхэлж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд энэ байшин дээр би яг нэг 36 нарны панел тавьж үзэхгүй юу? За 36 яадаг болдоо гэд тооцоогоор хийсэн 36-тай гарсан. 36-га тавьсан чинь одоо 18-ыг хэрэглээд 18 ногт хэрэгэлдэг. Илүүд ч гэсэн үг юм. 18 хайц савгаад хайцсан байгаа байхгүй юу? За сая манай тэр хэсэгт 47 градус хүүтрлээ. Тийм шүү дээ. 47 хүүтрээд байж хагаад бид нар тууцын хурал хийжсэн байхгүй юу? Тэгээ манай тууц дээр нөгөө байшин жи болцсон шүү. Ийм гол болж байгаа гэсэн чинь хэдэн градус дотроо гинэ. Энд баг хөнлөгөө залгаад байшин дээр бас 33 градус гэж байгаа. Нэмэх 33. Дүүгж шүү дээ. Гадаа 47 градус байхад дотор 33 градус байна. Тогны зардал тэг. Энэ шийдэл байгаа. Ийм шийдэл байгаа байхгүй. За энэ бол яг айлууд ингэж энэ бол 200 м квадрат байшин дээр ийм асуудал яригдчихэв. 100 болоод ирэх юм бол өшөө багуул. 50 болох юм бол бүр багасч байна. За гэтэл хотод байгаа орон сууцтай айлууд байгууллагууд яах ёстой юм бэ? Бас л асуудал байна шүү дээ. Тэгэхээр би нэг зөвөр бас л Японуудтай бид нар ярилцсан. Монголыг ийм утаатай, ийм эрчим хүчний үед бид нар ямар гаргалгаа байж болох вэ гэдэг асуудыг зүгээр одоо найз эрдэмтдтэй хооронд ярихгүй юу? Тэгсэн чинь нөгөөдөл чинь за бид нар нэг сайхан хэд хоног бодоодох юм. Чи явчаад 14 хоногийн дараа хүрээд ирлээ намайг. За. Би яваад 14 хоногийн дараа өө нөгөөдгийг ч олцсон шүү гэж. За. За яад найзраа юу болов яав гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь өш таны эрчим хүчний менежменттэй худлаа юм байна. Төвийн шугамнаар холбогдож байгаа парти байгаа шүү дээ тий. Энэ газар тог өхөө өлчөөч гинэ. Яаж алах нь? За тэгээ та нар яа шийдэж өгсөн чинь тэнцэнэ тог та нар битээ өгөө. Тэгээд шөнө 12 цагаас өглөөний 6 цагийн хооронд тог өнгө өгч. Тэр хэсэгтээ өдөр өдгөө мөртлөө шөнө өнгө өгч гэж байгаа байхгүй юу? За. Тэгэнгүүтээ батарей хураагуур тавьчихж байгаа. Нөгөө шөнийхөө хураасан тогоороо өдөржингөө ажиллаж байгаа байхгүй юу? Одоо тэгтээ төвийн парти юм чи яхин нэг компьютер ажиллаж гин нэг суслах юм тийм ажил явах гэсэн. Хөргөж сургатгал юм байж байгаа. Юм байж шүү дээ. Тэнгүүтээ би өөрийнхөө офис дээр туршиж үзлээ. Ямар ч асуудалгүй. Тэгэх юм бол тэр оргил цагийн ачаал юм тийм байхгүй болчих жоохгүй юу. Шүн нөгөө Орос руу өгдөг тог гэдэг байгаа шүү дээ. Тэрүүгээр нөгөөдөл чинь чарж тэнэглэлтэй хий чинь. Тэгээд өдөр тэгээ явчих жоохгүй юу. Ингээд явах юм бол Монгол эрчим хүчийг экспортлох бүрэн бололцоотой. Тэг яага хийхгүй. Хийх л байх л гэдэг. Хийх л байх. Ягаад энийг одоо дээшгээ хүмүүс мэдчихэл байгаа байл гэдэг. За гэтэл хоёр төлбөр байна гинэ. За. За энэ 10 давхар энэ байшин биш үү тийм ээ. Энэ техник нөхцөлгээд авд юм байна. Тогны эрчим хүчний шүү. Тэгтэл энэ 500-аас 800 кВт-ийн эрчим хүчний нөхцөл авд юм байна. 500 кВт-аас 800 кВт. Тэрийг өөхө болчих гэж Японууд. Энд чинь 50 кВт өгч л дөө. Тэгэл болоо. 50 кВт-аас илүү гарах юм бол 50 кВт дотроо та нар тааруулаад амжирч байгаа. Тэгэл болоо. А 50 кВт-аас илүү огт өгөхгүй хязгаарлагч тавьчих гэж байгаа байхгүй юу? Тэгтээ ч нөгөөдөл чинь 50 кВт олон офисын байгууллага чинь бүгд одоо хувааж хэрэглэн шүү дээ. Нэгэнд нэг ганц 2 кВт л ирнэ шүү дээ, тий. Тэрийгэ яаж дотоод хэрэгцээ хангах төхөөрөмж эдгээр гаднаас олж энэ тавих вэ гэдэг дээр толгойн ажиллаад ирэхтэй зэрэг нөгөө эрчим хүргэдгэл болдго юм байна. Японууд тэгдэм юм байна. Хүргэдгэл болчтой юм байна. Тэрэн дээр улс нь ажилдаг. Тэгээ байгууллагууд нь ажилдаг. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь ажилдаг. Их сургуулиуд нь ажилдаг болчтой юм шүү дээ. Ягаад тэр нь өөрөө мөнгө учраас. Ийм хоёр аргаар эрчим хүчний асуудал байхгүй болно. Одоо тэгээд гол ажиллаж байгаа юм бол бид нар тийм нэг одоо төхөөрөмж хийж байна. Айл гэртээ оруулаад тавина уу? Газар тавьчихдаг. Тэгээд эрчим хүчтэй хамааралгүй. Энийг хүмүүс сонирхолч болох уу дашка? Болох уу тий? Одоо яг бид нар хийж яг одоо судлаа эрчим хүч яаж вэ? Салгахад яаж вэ? Бүх эрдэм шинжилгээ судалгааг одоо энэ техникийн бүх шийдлүүдийг хийгээ явж байгаа байхгүй юу? Зөв. Бүр нэг харуулч систем одоо нэг үзүүлч үзэгчд. Тэгэл эндээс нь үндсэндээ одоо 220 гарч штэ одоо тэндээс. За эндээс 2 арзаатгтай. Эндээс 220 гарч. 220 гарч нь. Энэ бол одоо зөвхөн тог гаргах ч гэсэн үг үү тэгэхээр. Одоо эн чинь батарейтайгаа тог гаргах нь хураа инвертер тэгээ
Одоо ийм батарейнууд байгаа гэсэн үг дотор нь. Одоо энэ батарей манай одоо энэ судалгаанд ашигладаг юм хийдэг батарейнууд ийм Matsushita гэдэг группэд үйлдвэрлэгддэг конденсаторын батарей гэж. Энэ батарей супер конденсаторын батарей гэж. Одоо энэ маа баяр докторийн патент. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль авсан. Алтан медаль авсан нөхөр чинь одоо энэ юм уу? Чинь яваад байхгүй. Одоо манай баяраа доктор чи 2014 онд эн чин дэлхийн би тэгж сонссон шүү дээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль авна гэдэг бол оюуны олимпиос алт авсантай тэнцвэц. Одоо ийм л юм байгаамаа. Энийг одоо авсан хүн шүү дээ. Одоо манай баяр докторч. Тэр бүтээл чи одоо энэ юм шүү дээ. Тий. Тийм юм байна. Одоо энэ ингээд дараа. Одоо төвийн тогноос салгацсан байгаа байхгүй юу? За. Одоо энэ зөвхөн батарейнаас явж байна. За. Батарейнаас 230 вольт гарч яана гэсэн үг байхгүй юу? За. Тэгээ үндсэндээ одоо түрүүний ярьдгаар одоо сая ингээд тог их тасраадсэн шүү дээ. Тэр үедүүд ингээд нэг айлд байж байхад тог тасарлаа залгачдаг шүнэн батарейгаа цэнэглээд хураачдаг. Өдөр нь хэрэглээг явьждаг. Аль эсвэл түрүүний хэлдгээр нөгөө төвийн дулаан өгсөн газруудад тог өгөхгүй байж болно шүү дээ өдрийн цагаар. Одоо тий хараа одоо бид нар нөгөө өдрийн цагаар иймаар хэрэгцээг хангах чинь. Одоо бид нар ингээд power bank гэдэг юм хэрэглэдэг шүү дээ тий. Одоо ингээд энэ тэндээс тэрийгэ дүүргэж авчаал хөдөө орнуудад тоггүй газраар уцаа цэнгэлж байгаатай яг адилхан энэ бол одоо гэрийн power bank. Тийм. Тэгээд зүгээр магцлаад ойлгох юм бол тий. Тэгээд гэрийн чинь бүх хэрэглэг ингээд шийдээд үнгүү үедээ энийгээ цэнэглээд одоо тогны нөгөө нэг одоо шүн мөний тэгэлдэг үе байдаг шүү дээ тий. Тэр үедээ хэрэглээл цэнэглээл тэгээд бус үед нь энүүгээрээ бүтэн хэрэгцээг хангасч болно гэсэн үг юм байна тий. Одоо энэ бол манай жижиг багхгүй юу? Энэ бол 2 кВт. 2 кВт юм. Одоо энэ камер энэ цэнгэлдэг шүү дээ. Бид нар одоо хөдөө очиод тэгэл цэнэглэх ингээс 220 амар гарна шүү дээ. Эндээс 220. Өдөө 3 хоног ямар ч асуудалгүй явна гэсэн үг. Машинаас цэнгэлж чинь, нарнаас цэнгэлж бүх юмар цэнгэлж. Энэ ер нь бэлгэлч. Энэ дэд. Бэлгэлч даа юу. Үнэ яриад байгаа юм уу? Үнэ бэлгэлч. За. Бэлгэлч. Алайс. Энэ цэнэглэгчээрээ цэнгэлж. Машинаас цэнгэлж болно. Энэ тэгээ нэг хүнд ч бас биш юм. Гайг юм байна. Тэгээ мазала гэдэг одоо юутай. За манай зураг авалтын групп 25 дугаар суугдал үзэх мазалаатай болсон. Мазалаатай болсон. Одоо энэ чигээ хөдөө гадаа зурганд явах мохт бол одоо бид ямар ч тавгүй гадаа 3 хоног асуудалгүй. Гангарлагч хэрэгцээ залгаж болно. Юу бэлэг аваад эхэлсэн шүү. За их баярлалаа. Ийм гоё нэвтрүүлэг хийдэг дүүнэрт бол бэлгэлдэн шүү дээ. За баярлалаа. Ягаад гэвэл энэ давуу тал ахгүй бид өөрсдөө үйлдвэрлэдэг учраас бэлгэлж идэв шүү дээ. Яг тийм байна. Одоо бид нар энэ чинь хэрэгжилж үзээ. За тэгэл одоо хөдөө гадаа явахад энэ чинь одоо тэгэл хамгийн хэрэгцээтэй юм. Бид нар үйлдвэрлэж аха баяр доктороо энийг нэг шар болгочих юм бол шараар хийгээд өгч шүү дээ. Тэгэхэд энд нь өшөө ийм залгуур малгуур хийчих юм шүү дээ. Тэгэл идвэ шүү дээ. Тэгэхээр дотоод өөрсдөө хийж байгаа юм чинь загварын машин байгаа. Тий. Загварын машин дээр очиод тэгээ жаач. Тэгээ. Ахын гоё хоол игээд өгье. Тэгээ. Тийм юм жолцоо дуртай. Тий. Ямар хоол их. Япон ёстой юу ч яах. Та юу хийдэг? Япон хоол хийх гэж байгаа юм шүү дээ. Далайн хоол идэх үү? Юу идэх үү? Мах чануулах юм уу? Далайн хоол идэх юм юу идэх вэ? Яг махчин бол бид нар эндээ байг идсэн юм чинь тий. Бас далаа малаа шүү дээ. Тэр яриад их тэр л битүүлдэг. За тэгээд. За тэгвэл хөдлөе. За. За хоёлоо яваад энэ чи одоо яг сэлхийнхээ аманд орно шүү дээ. Сэлхийнхээ аманд орно. Тий. Тийм энэ байшин л та. Энд одоо тоогоор ажилтдаг юм нэг ч байхгүй. Нарны гэрэлтэй. Нарны камертай. Камер нараар ажилтдаг. Гэрэлтүүлэг нараар ажилтдаг. За одоо энэ тэгээд нэг 18 шиг панел байгаа. За 18 тий. 18 тэл байгаа байхгүй. Цааталтаа би 18-д 36-т байсан. Тэгээд тэрийг 36 цаатал 18-д хэрэглэхгүйгээр энэ 18-аар болчихж байгаа байхгүй. Гэтэл тэрийг одоо тэгэл дараа нь өөр юмд ашиглана гэж байна тий. Энэ ч бас айгүй үнэтэй байдаг шүү дээ. Тий. Энэ Японд төлөлтөө. Оо за. За энэ ч бүр янз бүр машин мэт юм байна. Япон стилийн машин байна уу? Япон инженер зургийг гаргасан. Оо тий. Тэгээд хамгийн гол нь Япон инженер яг Японуудыг дөрвөлж маяг энд барьчихдаг шүү дээ. Тэгээд дулаан алдагдaltaгүй гэдгийг л Японуудтай төгс хийсэн. За орцгоо хэвтэлээ. Танайхан байгаа мó? Манай нэг охин л байгаа. Нэг охин л байгаа. Тий. Сайн байна уу? Сайхан үлдэж гин үү? Сар шинийн чимэг бууз салаад сайхан шинлээрэ. Баяраа докторийнхоо за гэр гихүү, загварын байр гихүү.
Ерөнхийдөө бол хоёул өнөөдөр эндээ хон тий. Тий, загвар эндээ хон. Энд бол одоо яг гэрийнх нь байхгүй. байхгүй байна. Байхгүй. Танд хань болж байгаа нь Нэг охин байгаа. баг охин нь. Тий. Энэ одоо нөгөө таны яриад байдаг гайхамшигт нөгөө одоо гаднаас тог ороогүй байшаа. Тий. Тэ? Энэ юм. Зөвхөн нэг Архимед группийн нэг юун дээр хөвцөө эзэмшигчдэр ярьжсэн байхгүй. Яаж одоо ингэж ерөөсөл одоо ануудын даваагаа ярьж байгаа нэг юм чинь Монголдо яа сайхан амьдрах гэж яддаг шүү дээ. Монголдо сайхан амьдрий. Монгол сайхан амьдрахын тулд юу хэрэгтэй юм бэ? Маш гоё тухтай байр хэрэгтэй. Тэр нь маш зардал багтаах хэрэгтэй байхгүй юу? За одоо цахилгааны нөө нэмэгдээд яс ихтэй зэрэг 200 м квадрат иймэрхүү байшингуулах зэрэг 2 сая ер нь гарч байна. Гарна. Тий гараад байгаа байхгүй юу? За ер нь яг сэрэг хөндөө ээжээж нэг 2 саятай тогтох гээд шүү дээ. Одоо манай энэ хойноход замбуулан отхон байж байна. Үнэндээ нэр замбуулангийнхаа уучлаараа муулж байгаа биш шүү. Даараа сүйд болчих гинэ. Замбуулангийн юун дээр байдаг байхгүй юу? Групп дээр. Тэгээд даарж ингэж нэр энэ болт байдлын тийм чадвар. Замбуулангийнхан маань яасангүй. Олигт сайхан гүлж чадсангүй. Тэгээд ингээд ерөөхдөө иймэрхүү башиг маш одоо миний мэдж байгаа замбуулан болохоос маш олон байгаа байхгүй юу? За гэтэл гой тухтай дулаахан тийм юу байна? Байшингууд байна. Гэтэл нөгөө башигийнхаа урсгал цахилгаан дээр асар зардал гараад байна шүү дээ. Гэтэ за энд ингээд байхдаа одоо миний таньдаг нэг хоёр хүн байна. Тэр хоёр ажигтай даарад байна. Ерөнхийдөө одоохон дараа чадaltaй энийгээ урсгал зардлыг төлж чадаад байна. Яваантай хөгшөрөх юм бол сар болгон 2-300 зайж чадахгүй ер нь хэцүүтгий байна да. Энийг яах вэ гэсэн асуудал. Ийм ус зөндөө байгаа. Монголдо сайхан амьдрахын тулд ийм байх хэрэгтэй. Энийн нэг номер асуудал маш бага зардалтай дулаахан хаус авах хэрэгтэй. Тэгээд тэрийг яг тэрний зардлыг гаргаад ингээд яг компаниуд байхгүй л байсан л да. За би өөрийнхөө хувийн зардлаар хувийнхаа мөнгөд барьчаа та нарт үзүүлье гэсэн багхгүй юу. Тэгэл би барьсан. Тэгээд уул нь би 100 үзүүлчих гэж утсан чинь бас хүний бодсноор тийм амар хурдан бүтцдэг ажил биш юм байна. Би ч ямар барилга барьж исэн биш. Ямар нэг тоосоо хурж үтсэн биш. Япон инженерийн зургаар, цэвэр Япон инженерийн зургаар. Чи 64 үед л метрийн хаан өрсөн ч дулаахан байшин ч болохгүй гэж явах. Яагаад гэж яхан маргалдаад Япон инженер гэсэн чинь нөөт нэгж штэ. Чи Боинг гэж онгосон сууж үтсэн үү нэ? Үзлгүй яа юу гэдэг юм бэ? Боинг өрсө 5 см зузаан байдгийг. 13,000 м, 15,000 м өдөр гарч байгаа хасах 100 градус төчдөг. Чи тэн даарж үтсэн үү гэж байгаа. Гүү гэж би тэгээд Боинг маш бариулах юм гэсэн байхгүй юу? Гүү. Тэрний дулаалгын материалдаа хамгийн чухал нь байдаг юм. 5 см байсан болно. 3 см байсан болно. Чи ямар материалаар яа дулаалсан бэ гэж хамгийн чухал гэж байна. Заавал гадраас хөндөй барих юм. Тодорхой хэмжээгээр заавал хөндөй барих гэж байна. Тэгэхээр чинь доороос сэргийдэх гүү юм байна. Газар хөлддөг юм байна. Газар хөлдөлтөөр нийтээр 2 метрийн хавцаа хөлддөг гэж байна. Гүн. Тий. Тэгээд хавар болоод гисгтэр зэрэг байшингийн доод гисгч хамгийн сүлд гисдэг. Байнга байшингаа хүүтнэр жигэнж идэг. Тэлдэг дээр л байж байгаа. Тэлдэг дээр л байж гэсэн үг байхгүй юу? А хөндөй өрцөн бахад газрын ялахгүй дээр салхилал тэр хэсгээ цагаан дулаалах хэрэгтэй гэж байхгүй юу? За энэ хоёр дахь нь. Гурав дахь нь байшинг зөвхөн дулаан боловсруулалтаар хийсэн материалаар барь гэж байгаа. За. Чи дулаахан байг гэвэл. За тоосх байлаа. Шатаас нь тооссон орсон байх хэрэгтэй. Тэгэл дулаахан болно. А гэтэл цементээр цутгаад ингээд барьсан ч юм уу тийм юм бол хүүтэн л байна гэж байгаа. Одоо би байшингийнхаа бараг 80% нь тэрний инженерийн бодорол чи 20% нь миний үгэнд ороогүй. Бас жоохон тий 80% нь чи ингэсэн гэж байгаа. За тэгэл ингээ барьсан ямар ч улаалдаг л байхгүй. А гэтэл одоо цонхны шил нөхчөр байна. Одоо ингээ хатаасан шил гэдэг чинь тий. Шилийг хатаахын тулд өндөр градусд ингэж халааж байгаа тэгж хатаасан шил маш дулаахан байт юм бэл. Ингээд бүх юм дээр нь зөвлөгөө аваад барьсан бага хэмжээний эрчим хүчээр халаангууд дулаанаа барьчих. Одоо сая зүгээр ороод ирэхэд бол одоо би нөгөө ам дагуулж нэрээ тийм байх гэж байгаа юм биш. Угаасаа ороод ирэхэд амар халуун байна. Одоо хэдэн градус вэ? Тэр 25-6 градус байгаа. Бага. 25-6 градус байгаа. Одоо тэгээд 26 градустай байгаа. Тий, 26 градустай байгаа. Дээш болтой 28 мтай байгаа. Айгуу дулаахан байна. Тэгээд одоо энэ чинь цэвэр нарны эрчим хүчээр явж байгаа. Нарны эрчим хүчээр өдөр нэгдүгээр цонх маш гой дулаан оруулаад ирчих. Тэнгүүд нар ажиллах болчих жоохгүй юу. Тэнгүүд хүн батарейгаа зинглээд юм жаа нөгөө нар чинь. Оройхон болоод нар онгод батарейгаар ажиллаж байхгүй юу. Нөгөө миний түрүүний лаборатори дээр дэсэг маш бага чадлаар ажилладаг парнууч ажиллаж эхэлж байгаа. Баяраа доктор маань за одоо ижи аав найл нутгийн хүмүүс үүдний за та өөрөө хаана төрж өсөв ам бүр хідүүлээ юм хаана одоо бага насны өнгөрөв сургууль соёл хаана дүүргүү яаж яваад инженер боловч гэдэг юм уу энийг хоёул нэг гой тоймлоод бацаад нэг яриад тгөө тэгээ за жидээд бол
одоо технологийн тухай маш их ярих юм байна. Тийм, Агуулгах гэж байгаа болоод бол яг Тийм. тий. Тэгтээ нэг товч ирчнэ. Яг манай ээж бол бүгдээр завхных. Засагтгааных. Завхгай аймгийн одоо завхган мандал сум их. Би бол тэ завхган гаралтай. Тэгтээ завхгных тэгээ би хотын хөвгт. 10 жил хотод өгссөн. Тэгээд ягаад инженер болчих үед чинь би багасаа л инженер болсон ерөөсөн. Тэг баг би өөрийгөө 4-р ангиас инженер болсон гэж боддог байхгүй юу? За. Яг тэр үед чинь нэг хүүхдийн урлан бүтээгдэхүүн залуу тэгштэй ордог. Тийм гэдэг юм байсан шүү дээ тий. Залуу тэгштэй ордонд ороод энэ усан онгоцны загвар хийдэг дугууланд орсон. За усан онгоцны загвар хийдэг дугууланд ороод янз янзын усан онгоцыгээ тэмцээн энтэд орлоо. Бас улсын аварга. Оо за. Тэгээд дараа нь электроникийн дугууланд орж байгаа. За тэр үед их мондог байсан юм аа. Оросоос дандаас хамгийн сайн багш нар ирдэг. Орос багш нар ирдэг байхгүй юу? Тэр үед чи монголчин нөгөө нэг мазаалаа гээд машин хийж илаа. Тэгээд тахих гээд цахилгаан хөдөлгүүр хийж. Дотоод шатлал хөдөлгүүр хийж илаа. Хэдэн хоног юм яриад байна? Би 82 3 4 5 6 80-аад оны л юм ярьж штэ. Тэгэхэд нөгөө нэг Цэдэн Балдаргын эхнэр Пилатов тэр байгуулад тэгээд бүх юмыг бидний хэрэгжилжсэн тэр одоо усан онгоцны хэрэгэлдэг материал затал араада удирдлага тэр нь Японы Потаба Японоос юм авдаг гэсэн. За. Одоо Монголд байгаа нэлээд гайгүй сайн инженерүүд бүгд залуу техникчд ордны бүтээлүүд байна. Яг тэдний жиг бүтээл. Яг тэдний бүтээлүүд морсохгүй тийм. Инженерийн жагаас өөртөө олчихгүй юу. Тэгэд инженерийн маш сонирхолтой болчихж шít. Тэгэл дараа нь дурлаад. Тийм тэгэл дараа нь Японд сургуульд явал инженер. Электрон багаж тоног төхөөрөм зохион бүтээх инженер гэдэг мэрэгчлэр дүүргэж байгаа. Дүүргсэн. Тэгэл тэнцэн яг тэ нэг дэмбэрлийн музейгэн болох тараа гэдэг шиг нөгөө нэг тэнд чинь удаан амьдрмаар байна штэ би. Нөгөө хэдэн жил сурцсан чинь нэг Монгол руу ичэх гээд штэ тийм. Гэтэ тэг чинь за одоо энд яавал дахиад ганц 2 жил болчих болдог ч юм. Чамд мастер болох арга байна. Мастер тасвар. Тий, тэг чинь нэг баяр чинь нэг мундаг эрдэм ном хөөгөөл ингээл би ирээдүйн тийм инженер болоод гэж бодсон юм юу ч байхгүй шүү. За нэг ахаад нэг 2-3 жил байж. Тий. Би оюутан болж ичээл нэг $2400 стипенд авахгүй юу? Тэрийг аваад харимаас нагч байгаа юм чинь. За энэ $2400 бол алан шүү дээ. Тэгээ шүү дээ. Гэтэ яг зарим усаас алхах юм байна өлөг гараад гэж бодох юм. Угаас амьдрал тийм байсан юм аа. Тий. Тэгэл мастер сурах гээд 2 жил өнгөрчихөж байгаа юм чинь. Тэгэл за одоо яадаг юм блэ гэж хэлсэн. Багшягт чамд одоо ганцхан л арга байна. Доктор л. Юу сурч дуусахгүй л яваад байна. За доктор болох юм бол багш доктор бол ядаж 4 жил байна шүү дээ. Оо тэгээд. За докторийн шалгалт физик математик тэр бол асуудал биш. Инженери. Тэгвэл Японы хэлний шалгалтыг Японоор хамт өгнө гэж байгаа юм. Японд доктор байхад 7500 анцтай хүн докторийн шалгалтанд орно гэдэг. 2 удаа өсөлчвэ. Би ч ямахгүй маань гэж нэг үз яадаг гэж авч байна. Тэгтээ энэ зэрэг л за бид амжихгүй зүгээр үз гээл. Миний профессор Йошинора Хирада гэж том эрдэмтэн байсан байхгүй юу? За зүгээр л. Тэгтээ энэ зэрэг оролт тууц. 3 дахь удаа шүү дээ. Эцсийн ганц 3 цаашаа гэж байхгүй. Тэсний тэнцчихэж байгаа байхгүй юу? Тэгтээ би Японд арын хаалга байхгүй байх л гэж боддгийн. Нэг өдөр багш нөлөөдөд явж гин мөөрх юм ядарсан юм гэж бодсон. Би ясаа яг асууж үзтээ яриа хөрөө хийчих болдгоо мөн ч одоо ингээд наацаа байдгүй юм. Тэгээ өөрөө бол тгээгүй гэдэг өгөхгүй тэгжсэн гэхгүй хэл та. За нэг хөрх Монголыг ингэчээч гэсэн бодсон юм байгаас бодвол нэг бол тэр тэнгэр заяа төвшөөд харсан юм уу? Сурсан юм уу? Тий. Тэгээд тэнцсэн байхгүй юу? Тэгэл тэр профессорын хамгийн отхон шив байна. Дахиж би эрдэмтэн энэ төр бэлдэггүй гэж байна. Дуусгасан доктороо. Тэгээд дуусны дараа дахиад хэдэн жил болчмоор шүү дээ. Ахаал байх гэдэг. Тэр хайл байх гэдэг шүү дээ. Тэгээд байх гэл зогш одоо явах хэрэгтэй. За одоо бол нэрээ чамд ямар ч арга байхгүй. Нэг бол Япон компанид ажилд ор. Гинэ. Тэгэхээр за багшаа та нэг юм бэлдэж байгаарай. Би одоо нэг Япон компанид орё гэсэн чинь нэг өдөр намайг дууцсан. Өш Hitachi инженер авах гэж байна. Оо галдарт Hitachi. Тий, Hitachi инженер авах гэж байна. За. Чи ярилцлаганд орчих гинэ. Тэгээд Hitachi-д дагалд нэг техникчээр орчих. За. Инженер авахгүй шүү дээ. Шууд инженер болчихно болохгүй. Тэгээд техникчээр ороод ингээд яах чинь техникчүүд яадаг гэдэг. Инженерийн хийсэн юмыг одоо инженерүүд нэг схем зургийн таг зурж шүү дээ, тий. Тэр ингээд модель болоод өгсраад тэгээд бэлдэж өгдөг хар ажил хийдэг байхгүй юу? Энэ компаниг хөгжүүлэхэд ямар саналаа бичээд өг гинэ. Тэгтээ зүгээр нэг иймэрхүү хийчмээр ингүүл ингэ зүгээр ингээд ийм харагдаж байгаа гэсэн байхгүй юу? Тэгэл өгсөд хураагаад авч байгаа. Гэсэн дараа гот орсон чинь над энэ жаа түнтэйс юм орч чиж яах. Онгол үтсэн чинь юм бэ шүү. За.
Тэгэл за эн чинь одоо би хүний мараар авах юм авцсан болооханы бодогдоод тэгэл хурцын дараа юу гэсэн чинь чиний саналыг хэрэгжүүлэх болцоотой санал гэж үзэж байгаа. Ажилд нь ямар юм байна уу гэдгийг ингэж явдаг. Урамшуулж байгаа юм шиг. Урамшуулж байгаа. Тэгэл ингээл явж байгаа л ингээд за нэг дуудаал за чи инженер болсон шүү. За сургуулийнхаа дипломыг авъя гэж байгаа. За. Тэрний өмнөх шатанд хүн диплом хэрэггүй гэдэг юм байна. За инженер болох зэрэг хариуцлагатай асуудал яригдчих гэж байгаа учраас одоо нэг яг аль ёсны дөв бичиг баримтж байгаа. Диплом авах гэсэн чинь диплом авахгүй энэ хэрэггүй. Хавсралт дүн байдаг шүү дээ тий. За тэр хэрэгтэй. Тэгэл нэлээд гайгүй инженер болоод ирсэн. Гэсэн чинь нөгөөдөл чинь нэг том төсөл байна. Чи энийг өдөрдөө хий. Санхүүжилт $400,000. $400,000 нэг энийг хийн шүү. Өөрөө багаас сонгож байгаа байхгүй. За. За би өөрийнхөө багийг сонгож байгаа. Найз нараас ингэж аваал ингэсэн байхгүй юу. Тэгэл нөгөө тий чинь нэг 6 сар нухлаа да. Тэгсэн чинь нөгөө тий чаддгүй. Өнгөрчлөө. Өнгөрчихгүй юу. $400,000 тэгээд пүк байхгүй. $400,000 байхгүй. $400,000 дахиад $200,000 авсан дахиад пүк байхгүй. Яа. Тэгээд гэсэн чинь за инженеруудын баярын ажлын одоо хугацаа болсон одоо тэрийг тайлгна гэж байгаа байхгүй. Тэгэл тайлгнал зат бид пилотчлаа даа л гэж бодож байгаа чинь. За уучлаарай миний ажил бэлтцээ. За бэлт мэлтгүй яг юу хийснийг л ингээд надад яриадах. Энд өнөөдөр хинч дүгнэхээгүй. Ингээд ийм процедур ингээд болоод ингээд гэсэн. Дандаа том инженер босс захирлуу сууж байгаа шүү дээ. Дуурууд нь сууж байгаа. Бүгд аргалцчихжээ. За. Сэтгэхний үн дарамжилт юм байна гэж тал. За тэгээд байгаа за ингээд энэ уучлаарай миний алдаа болсон гэсэн чинь. Энэний ажлыг амжилттай болсон гэж үзье. Энийг судлаад болохгүй гэсэн дүгнэлт чинь өөр ажил. Дараа нь энийг ингээд болохгүй гэдэг дүгнэлтээ гаргаад архив тэгээд номын санд өгсөн байхад дахиж өөр компаниуд ийм зардал гаргаж энэ рүү оролдохгүй. Энэ болоогүй юм байна гэдэг. Маш том эдийн засгийн жоролтод үзсэн байна. Үзсэн болдгүй юм байна гэдгийг энэгээр маш ач холбогдолтой. Тийм учраас энэ ажлыг 100% гүйцэтгэсэг тооцсон. Нулимс гарна шүү дээ. Тий. Тэгээд нөгөө урамшууллаа гэж байгаа байхгүй юу? Бонусаа. Энэ ажил сайн ихсэн гэж. Ийм л болсон байхгүй юу? За эхнэр жаргалмаа. Тэ хотын хүүхэд. Биотехнологич мэрэгчлээ. За. Манайх 4 охинтой. Тэгээд одоо хамгийн бага л та нар хаалгангол гэдэг чинь л одоо дунд сургуульд сурдаг 13 настай. Тий. Тэгээд там болсон гадна ийшээ тийшээ гадаад дээр сургуульд өгсөн. Тэгээд ерөнхийдөө тэгээд гэр бүл эдгээр хүнтэй сууж өрөөгөө. Тийм. Нөгөө нэг гадны школ гадна төгссөн чинь нөгөө нэг оройтчиж хүнтэй суудаг нэг байдаг шүү дээ. Тэргээр ингэж яв. 14 он шүү дээ тий. 14 онд бол одоо ингээд дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль аавна. Энэ ер нь жил болгон шалгаруулдаг юм уу? Энэнд хичнээн бүтээл өрсөлдөдөг юм. Яаж яваа таны тэр бүтээл тэрэнд ороод ямар одоо шалгуурыг хангасан болоод тэнд алтан медаль аваад одоо ямар байгууллагуудад таны тэр одоо оюуны өмчийн бүтээл хэрэглэгдэж явж чинь тэр тухайга нэг. За тэгээ. Ер нь надад би нэг 20-од патент эзэмшдэг. За. За сонь патентууд бий. За. Тэгээд энэ чинь бол бас л нөгөө нэг дэмбэрлийн ажил шүү дээ. Нөгөө нэг судалгаа хийгээл явж байгаа байхгүй юу? Гэвч конденсатор гэдэг юм байт юм байна. За энийг л төгс судлан даа гэж. Конденсатор ирээдүйд батарей болно гэж. Америкийн Maxwell гэж компани. За. Дэлхийн хамгийн супер конденсатор үйлдвэрлэдэг байхгүй юу? За. Тэр Японууд яг тэрний конденсаторыг аваад ирж байгаа юм чинь судалгаан дээр бүхэл дэлхийн хамгийн сайн юмнуудыг авчирна шүү дээ. Судалгаа хийж байгаа. Захиалаад энийг тэдэг аппарыг таасан сургуулиас төлбөрөөр ингээл аваад шүү. Юу гэснийг л өстэй бэржгэл байна шүү дээ. Тэгэл гэсэн. Тэнцээс бий бас тэр конденсатор 9800 ампер гэдэг гүйдлээс өөртөө агуулт юм байна. Аягсагч байгаа юм шиг гэсэн үг шүү дээ нэгсэндээ. Яг л би нэг яг мэрэгжлийн биш улсуудад бас энийг сонсож байгаа. Тэгж ярьж байгаа хгүй. Маш хүчтэй тас гээл бас л байхгүй юу. Одоо бол 1 сая парадын хэмжээнд хийж байгаа Maxwell. Тэр Elon Musk худалдаа авсан байхгүй юу? Maxwell үйлдвэрийг. Тэр конденсаторыг байж хагаад гэтэл батарейтай харьцуулаад судлаад байгаа шүү дээ. Надад конденсатор байна, батарей байна. Хоёулангийн судлаад байхгүй юу? Гэтэл тэр конденсаторын тэр өндөр гүйдлэр яагаад энэ батарейг сэнгэлж болтгүй бэ гэсэн санаа орж ирж шүү дээ. Тэрийг авч шууд батарей дээр өгөх юм бол нөгөө батарей чинь өндөр гүйтэл дил үүсэх шүү дээ. Тэгээд тэнд крант хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? За тэр батарей чи өөрөө нэг 40 ч юм уу 50 ампер авдаг байлаа. Нөгөө 100000 ампер шүү дээ. Тэгээд тэнд нэг тусгойжулж байгаа юм шиг крант байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгээд крант хийлээ. За тэрнийг аваад тэр батарейны хүсэж байгаа хэмжээр нь өгдөг. А тэр конденсат өөрөө маш богино хугацаанд цэнэг авдаг байхгүй юу?
20-30 секунд цэнийг авчдаг. За. Тэгээд тэр лүгээ маш удаан хугацаагаар нэг усандаа батарей байнга чиний утас байнга адаптертай явж байгаа юм шиг болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр утасч батарей дуусахгүй шүү дээ. Тийм байна. Тэгээд тэрийг авч үзээд нэг шинээр нэг юм чип зохиолоо. За. Микро схем чип тийм ээ. Тэрийг хүлээж аваад порцонд нь тааруулаад тэр батарейр өгдөг. Тэгээд энэ хоёрыг нийлүүлээд нэг батарей болгочих гэж байхгүй юу? Батарейны чадамжийг хэд дахин сайжруулчих гэж байгаа байхгүй юу? Нөгөө батарей чинь дуусах хугацаанд удаан ийм болж эхэлж байгаа. Тийм байна. Тэгээд энийг олон улсын том сэтгүүлүүд өгдөг шүү дээ. Тэр нь тавьж эхэлсэн. Advanced Science одоо хамгийн том сэтгүүл Science Advance гэдэг шинжилгээ ухааны сэтгүүл мэтэл Energy тэр том сэтгүүлүүдэд Тэр чинь тэр сэтгүүлийнхаа бас шилдэг авч ирсэн. Тэгээ Advanced Science. Тэгээд ингэсэн чинь нөгөөдөг чинь айгүй том асуудал болж эхэлж байгаа байхгүй юу? Цахилгаан машин, конденсатор хоёр цахилгаан машины гол түүхийд болж эхэлж байгаа байхгүй юу? Гол хөдөлгүүр нь. Энэгээр цахилгаан машин маш удаан хол явах бололцоотой. Маш богино хугацаанд цэнийг аваад маш удаан явна гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Ингээд энийгээ танилцуулсан Дэлхийн оюуны өмчийн байгууллага тэр оныхоо шилдэг бүтээл өгсөн байхгүй юу? Санал тавьж байна. Солонгосууд манайд ингээд бүх ингээд энэ технологи хэрэгжүүлээ лицензээр манайд хамтарч ажиллаж бидэнтэй хамтарч эзэмших айгүй бол юмуд явж байгаа. Тэгэл яг хөтэ Японууд хамтарч ажиллахаар болол Panasonic батарей үйлдвэрлэдэг тэрнгөө тэгээд ингэсэн. Гэтэл тэрний хамгийн том гол юм нь Maxwell-ийн конденсатор байхгүй юу? Maxwell-ийн конденсаторын үйлдвэр тухай дампуурал гарч ирсэн. 4 сая доллараар худалдах гэж байсан дэлхийн зах зээл дээр. Зарласан. Энэ конденсаторыг 4 сая манай үйлдвэрийг 4 сая доллараар аваач гэж. За дампуурал ер нь зарлаж байгаа шүү дээ. Тэгээд ингэж яахгүй юу? Тэгэхэд би тэрийг авчаад яг л би тэр Maxwell-ийн гол юм конденсатор дээр гол ажлыг өгч байгаа юм чинь. Тэгэнгүүт энийг авъя гэж бодоод Ярал тулгын Эрдэнэ хотоос баха. Ийм байна. Энийг авъя гэсэн байхгүй юу? Тухайд ойлгоо гэднэр. Тийм үү. Америкийн дампуурж байгаа үйлдвэрээр баг яг гэж байгаа юм. Ер нь гисэдсэн. За тийм. Тэгээд ойлгоогүй байхгүй юу? Тэгээд заа гэд хаяад тэрнээс хойш 2 сарын дараагаар үнэн өсөд Elon Musk 240 сая доллар худалдаа авчихсан. Тэр Америкийн тэр конденсатор гэдэг компани одоо тэгээд Tesla-г авчихж байгаа юм. Тийм байна тий. Tesla-г авчихсан байхгүй юу? Тэр конденсатор Panasonic-ийн батарей миний distribution board 3 байж ээж конденсаторын батарей гэж юм бүтээж байгаа байхгүй юу? Тэрийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага, тэрийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага энэ хүний хөдөлшгүй бүтээл юмаа гэд өгчөж байгаа байхгүй юу? Одоо энэ ер нь маш олон газруудын маш олон улсын юунд ер нь нэвтэрсэн хэрэглэгдэж байна одоо. Энэ зөвхөн стратегийн зорилттой хэрэглэдэг. За. Маш хүчтэй. Одоо лазерын буу гэж штэ тийм ээ. Буудлыг одоо байлдааны лазерын буунууд штэ тийм. Тэрэн дээр нэг тавьж байна. Тэгэл ер нь стратегийн мэдгч тодорхой штэ тийм ээ. Тий. Харин би тэмчэнээс бол зохиогч юу даваа ихээр авдаг. Одоо өөрөө оюуны өмчөөрөө бүтээлээ өөр дөөрөө овголж авч штэ. Тэр хүүхчиг юм болж штэ. За энэ бол одоо баярын бүтээл юм аа. Ингээд энийг оюуны өмчөөр ингээд баталгаажуулаад авч байна. Энийг нь одоо дэлхийн нийтийн зах зээл дээр бол би тантай хамтарч ажиллая. Таны энэ оюуны өмчийг би энэ бүтээгдэхүүндээ ашиглая. Одоо дэлхийн одоо оюуны өмч одоо таны бүтээл бол одоо ингээд зөвхөн Монголд биш яригдаж шүү дээ. Энэ Монгол хоёрын хооронд ер нь хэр ялгаа байна. Яг Монголд бол ерөнхийдөө юу л да. Монголчууд оюуны потенциалаар бол асар өндөрсөж байгаа. Жишээ нь Toyota компани. Монгол хүүхдүүд зөвхөн Монгол хүүхдүүдийн донд яагаад миний мөрөөдлийн машин гэж уралдаан зарладаг. Зөвхөн Монгол хүүхдүүд зардаг. Монгол хүүхдүүд зардаг. Тийм мэдгүй тийм үү. Тэгэнгүүтээ тэр машинаас зурж байгаа Монгол хүүхдүүд задгаа сэтгэж байгаас машиныхаа тухайн жилийнхаа ч юм уу дараагийн жилийнхаа машины юу гаргадаг. Дизайныг. Тэгээ би өөрийнхөө батарейг 2019 оны 12/29-нд Сингапурын тест хийдэг. Дэлхийн одоо формула машин энэ дээр тест хийдэг. Тийм компани байгаа. тэргээ би тестлүүлсэн байхгүй юу? Тестлүүлээд бүх үзүүлэлтээр тасархаа гарсан. VD гэдэг компани багхгүй юу? VD гэдэг. Германы 130 жилийн түүхтэй компани багхгүй юу? Одоо формула энэ машины бүх юмыг тестлдэг одоо ингээл бүх тест хийдэг компани. Тест хийдэг компани багхгүй. Тэргээр тестлэгдээд тэнцсэн бол уучлаарай ямар ч хойд Америк, Европын зах зээл дээр шууд сертификат болгодог байхгүй юу? Эсвэл тийм алдартай юм. Герман захиралтай. Тэгжээд энэ батарей дэлхий дээр худалдаалах, борлуулагдах цааш тийм асуудал хариуцлага нэгт болж байгаа байхгүй юу? Ингээд тэрнээс чамгүй хөнгөр. Гэтэл манайхан яагаад ингээд энэ эрдэмтдийн тийм явдгүй юм бэ гэхтэй зэрэг судалгааны ажлыг нэг батарейг нэг одоо өшөөж яхан сайжруулчмаар гэдэг судлаа шүү дээ тийм. Тэгэхэд нэг лабораторид очив. Манайд лаборатори байхгүй юм чинь. Нэг лабораторид очив. За Хятадын ч юм уу, Солонгосын ч юм уу, Японы. За лабораторид очихдоо зэрэг за танах лаборатори энэ лабораторийн мөнгөийг төлөх юм уу?
Багдад 7 хоног судалгаа хийхэд $100,000 болно шүү. Тэр лабораторид ашигласны төлбөр. Тэгэхэд өнөөдөр Монголын эрдэмтэд 100,000 өгьгээд эрдэмтэд хэд байгаа. Тийм шүү дээ. За тэгвэл 100,000 байхгүй бол хамтарсан судалгаа хийчих. Тгийгээл хамтарсан судалгаа хийж байгаа нөгөө лабораторид салли өгнө үсттэй. Тэнгүүтээ бүтээл нь окей болоод гараад ирж штэ тий. Тэнгүүт за нэг Джон ч юм уу, Дэни ч юм уу ороод ирж байгаа. Энэ лабораторид там судалгаа хийсэн штэ. Энийн нэр орно. Ингээд нөгөөдөг чинь дондоггүй эрдэмтэн дондог Дэни 2 бүтээл болж байгаа байхгүй. Тэгэл манайх юм алдчихдаг байхгүй юу. Тэнгүүтээ дондоггүй гэв хөхөд таны энэ бүтээлч одоо тэгээд та гэл зарчихгүй дөө. Тэгвэл тань дээр төгдөг. За тэгэл зарчдаг. Тэгжээж шинжлэх ухаан хөгждөг. Эрсдэл гарга. Шинжлэх ухаандаа хэдий ч нэ мөнгө зарна, ирээдүйдээ төдий ч нэ ашиг олддог байхгүй юу. Тэгэхээр одоо ингэ бүр 100% батарей руу ороод гэсэн чинь нөгөөх нь одоо 100% зүгээр л явдаг батарей байснаа бүр яваад өөрийгөө цэнгэлэн гутаа ахаад тэр батарейнасаа бүр юмаа ингээд хэрэгцээг хангах хэмжээр одоо ингээд шилжиж байгаа шүү дээ. Тэгээд инхээр энэ одоо ер нь манах шиг ингэж нүүрс түлэх шаардлага болох юм байна л да. Ер нь бол тийм. Гэтэл 2018 онд Бээжинд дэлхийн цахилгаан машины том үзэх судалтай болсон юм. Tesla ороогүй. Бүх цахилгаан машин үйлдвэрлэгч орсон байхгүй юу? За. Тэгээд ороод ингэж яасан. Монгол орсон юм. Монгол цахилгаан машин оруулсан байхгүй юу? Дөрлөгж байгаа. За, Фольклор байсан. За. Хөл зүй сайд байсан. Тэг чи улаан хобби. Ус төрч байгааг байсан бол маш том зохион бүтээгч байсан байхгүй юу? Тасархаа. Улаан хобби. Улаан хобби. Би бол хараа ус төрөөсөө илүү яг тэр зохион бүтээгч чадвараар явсан бол ер нь дэлхийд хэрэгтэй байсан шүү дээ. Дэлхийн дээгүүр юм шүү. Тэгээд өөрийгөө зэнгэлдэг машин ингээд нөгөө батарейгаа тавиад ингээд тэр зэнгэлдэг хөдөлгүүр нь шал өөр хөдөлгүүр бид нар шинэ зохиосон байхгүй юу? Дөрлөгж байгаа ийм хөдөлгүүр байвал яасан юм бэ гэж ярьсан байхгүй юу? Цэвэр өөрийнх нь тэр хөдөлгүүрдээ саалуу хөдөлгүүр гэж нэр батид авсан юм. Америкт батид авсан. Одоо тэр саалуу хөдөлгүүр гэдэг бол дөрлөгж байгаа дээр Америкт авсан батид байхгүй юу? Дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд Америкийн батид авсан санаадаад байх юм. Тийм бит. Тэгээ тэр машинаараа бид нар Бээжин үзэсгэлэнгээс Гран При авсан шүү дээ. Шилдгийг авсан байхгүй юу? Одоо тэрний бас шагнал магал энэ төр байж байгаа. Дөрлөгж байна. Сэпэн дотор Гран При сомон байж байгаа. Бид нар тэгээд Гран При авсан. Тэгэхэд би Теслаараа өгсөн шүү дээ. Tesla-гийн Маск дараа нь тэгсэн гэж. Үзэсгэлэнгийн Гран При авсан гэж. Монгол авсан шүү дээ гэж. Тэгээд ямар машин бүх хүмүүсийн зураг мөргийн авдаг юм байсан авсан. Тэгчээд Маск дараа нь тэгж. Гран Прид нэг Маск ороог өгөхгүй юу? Намайг ороог учраас танад зурулсан байхгүй гэж. Гэхдээ өөрөө харин бид нар сайгаад ороог юм шиг үү? Нэг тийм байдаг шүү. Шүн унтахгүйгээр ярьж болдго юм уу? Нэвтрүүлгийн хугацааг бүр ингэж бүчин шөнөөр тавьчих болохгүй юу гэж. Гол ундаа яг удаа да. Тий. Та нэг хоолныхаа асуудлыг нууцаар тавьчих гэсэн. За хоёул нь хамжих уу? Хамжи. За тэгье. Ганцаараач яриа амжихгүй шинжтэй. За тэгээд одоо яа тийм л гээл. Данс суулгаад. Данс суулга юу ч байхгүй өлсөөд байдаг. Гиз дуграад байдаг. Тэгэл хичээлдээ сууж байгаа гиз дугар шүү дээ. Бүлээ ингээл судлаа нэг яхан 0 орж усуугаал. Усуугатаар гиз дугар хөлчдөө шүү дээ. Хөрөг тийм шүү дээ. Тэгэл яжсэн чинь шинэ элсэн оюутнуудыг яана гинэ. Нэг далайгаар явж Японыг танилцуулах юм болно гинэ. За. Тэрэн зэрэг тэгэл тэрэнд явс бас мөнгө хураана гинэ. За. Би юугаа гэдээ. Би үлдлээ гэж үлдчихээл. Ганцаараа үлдсэн оюутны байрны цонхоо шагаагаал үлдсэн юмтэн харж ирсэн ч нэг Япон имэйлтэй. Доотлох халгааг өстэй том ачаастай. Хятаж өгч байна. За. Доошо боо. Би туслахгүй гэсэн. Яах вэ? Туслахыг туслаа. Баахан халгаа хийдлээ. За. Тэгэл нэг халгаанаас аваад орууллаа та өрөөрөөгөө. За. За тэгэл шараал. За. Халгаагаа шарахгүй юу? Халгаа шалж байцыг нэг борлуулаа шалдаг шүү дээ тий. Арга ухаалтаа хөлс гараад ухаалтаа онж байгаа биш үү? Зүгээр тэгэл хоосон халгаа шараад халгаа шараад байгаа. Яа, амьдрал үлдсэн биш аа. Тэгээд чинь юм бодогдож үлдээ хөлсөөд байдаг. 00976 гэх мөнгөгүй юм чинь Монгол руу залгадаг байхгүй юу? Тэгээд хамаагүй дугаар залгаад таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй. Монголыг сонс тэр нэг ойлдог байхгүй юу?
Монгол үгээс сонсох гэдэг. Тэгээд нэг амар үлсэн бол юундээ мартагддаг байхгүй юу? Би амар үлссэн байхгүй. Тэгэхээр энэ ч гэтэл үз. Японд сурдаг гадаад оюутанд ямар бэрхшээл тохиолддог вэ гэдэг нэвтрүүлэг яваад. За. Нөгөөдгөл тооцлаа штэ. Ерөөсөө ингэдэг юм. Бид нар фашист орноос ирсэн тийм ээ. Бараг фашистсэн байсан. Тэгээд ийм мөнгө төгрөг юм байдгүй тэгээд ингэдэг гэсэн чинь. Тэрнээс хойш очингуутнаас би тэгээд өгдөгсөн шүү дээ. Та амар хэрэг баг. Ха? За одоо чи ингэдэг нөгөө цагаан уусаар боллоо. За. Үндэсний одоо бидний одоо хамгийн том бахархалт баяр шүү дээ, тий. Тэгээд би одоо энэ Багрогийнхоо бэлэгтээ ирсэн байгаа хаа. За. Тий, одоо энэ Багро маань бол одоо жинхэнэ одоо эрүүл ногоог Монголынхоо гадар шорондсын тарж ургуулад тэгээд хийж байгаа одоо байгалийн экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд за хүрэн манжин одоо энэ алаг салаад одоо хоолны хамгийн гоё хачир штэ. Тийм ээ. Амбалаад эхлэхгүй дгүй. Болно штэ. Юу холж идмээр байна. Юу ч дээ. Энэ бууд салаад байна. За. Энэ махны соус. Махны соусаар гэхлээ. Гол шууд ихлээ. Энэ гоё амтд чинжүү байна. Багрынхандаа баярлалаа шууд ихлээ шүү. За Багрынхаа гар баярлалаа. Гардуулъя. Цагаан сараа ширээгээ чимээрээ. Тэгээ ямар сайхан. За хоол хандагдав. Намзаа. Бас л авчихсан юм аа гаднаас. Сар шинийн чимэг бууд салаад сайхан шинлээрээ. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгч нь их хаан Чингис Улиго. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Сар шинийн чимэг бууд салаад сайхан шинлээрээ. Орой хоолоо идэж дууссан манай гэрийнхэн. Тэгээд манай баярын ахын хамгийн баг охин. Тэ? Нэр нь хэн блэ мэдээ? Хэн нэ? Эренжил. Одоо хэдгээр анги? Одоо 7 дугаар анги. Одоо 7 дугаар анги. 13. За, ерөнхийдөө бол өнөөдөр бид гурав хамт байгаа. Тэгээд Эренжил хаан маань сая төгөлдөр хуурын аялгаугаар бүх үзэгчдэд бас гоё бэлэг барья гэдэг гисэн байгаа. За. Сар болж байгаа. Сар бол. Нэг сарын дотор гэхэд л одоо ийм гоё аялгаатай болсон ба шүү дээ. Аав нь амар хайртай юу? Тэ амар арт. Амар хайр. Чанга амар ихлүүлдэг. Тэ. Түрүү харин яг надад хэлж байсан. Айлын багын чи эргэлжил таарна шүү дээ. Окей, за сурлагын амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа, амжилт хүсье. Бид хоёр бол одоо загварын байр гэж яриад байгаа. Тий. Ер нь бол яах вэ? Ер нь бол хүмүүс ирэхэд одоо бас ингээд нөгөө нэг сэргээгт хэрчим хүчээр өөрийгөө халаадаг, өөрийгөө гэрэлтүүлдэг, бүх хэрэглээгээ хангадаг баашаа айл юм бэ гэхээр хүмүүс ирээд үзэж болох гэсэн үг шүү дээ, тий. Ер нь иймэрхүү байшинд ийм амьдарч болох юм байна л гэдэг. Гэдгийг л жишээ харуулж байгаа шүү дээ, тий. За ахын маань бурхан дахил бас энэ байна, тий. Тэгээ гол нь нөгөө батарей маань энд байна. Тий, энэ за энэ л ингээд харъя л да. Хоёр систем. За. За энэ хоёр 10 кВт 20 кВт-аар явж байгаа хгүй өөрийнх нь гаргаж байгаа чадлага. За энэ бол нөгөө түрүүний манай залуучууд байсан шүү дээ тий. Манай Дашка маш. Тий, Дашка энэ тэдний хийсэн бүтээл гэхгүй юу. За энэ бол алдарт Мацушита. Алдарт Мацушита. Тий. Тэгээд энэ Мацушитатай энэ яаж төгс хосолж ажилладаг юм бэ гэдгийг л харуулж байгаа. Одоо ингээд энэ батарейныхаа хорим руу ороод батарейгаар явж байгаа гэсэн үг хэвгүй юу. Одоо өдрийн нараараа хурагдаад тэгээд явж байгаа. За энэний яагаад нараар ингээд ажиллаж чадаад байгаа юм бэ гэдгийг за би тийш очиж харуулъя. Тэгээ. За энэ дээр би багц явчих байж байна. За. 310 ватт зааж байна.
310 бат. За 310 баатар халж байгаа байхгүй юу? Хэдийгээр 310 баатар халж байгаа ч гэсэн нэг цагийн турш явах юм бол унтарч амраад 125 баатар явж байгаа. 0.1 кВт явж ирсэн үг шүү дээ. Тийм байна. Тий. Тэгэхээр л чинь нарны системийг бүрэн ашиглаж болж байгаа байхгүй юу? Одоо яг тэн дээр хараад одоо тэнд харагдаж байгаа 26 тэнд 26 градус. Одоо ингээ хараад би температур харуулъя. Энд одоо ингэ 26.5 градус. Ер нь амар халуун байгаа заа. Ер нь яг одоо гэр дотор бол юм дуулаа. Энэ бол бүтэн шөндө хангалттай. Бүтэн шөндө хангалттай. Тэгээд өглөө нар гарахгүй бол яг. Нар гарахын үед материал жаахан суугаад ирдгээ. За. Сууж ирээд тэгээд нөгөө нар гарангуй залгадаад цэнэглэгдээ. За гэхэд маргааш нь одоо бороотой ч юм уу бүрхэгдэн шүү дээ. Тэгээд нар гарахгүй шүү дээ. Тэгэх бол төвийн шомлогоо залгадчих шүү дээ. Тэгээд 20 юу гэдэг бүтэн сарын турш нэг хэдхэн 2-3 цаг ч юм уу төвийн шомноос авах варианттай байна. Тийм варианттай байхгүй юу? За. Хэмэлттэй. Бас хэмэлттэй. Энэ 100 баатар явж байгаа. Энэ 100 одоо 76 градус салцсан байна. 76 градус салцсан. Оо энэ бол амар халуун шүү дээ. 76 градусаар явж байгаа 100 баатар болж байгаа. Гэхдээ энийг бол тусдаа нэг менежмент систем хянаа явж байгаа. За энийг 76 байлгах юм хэд байлгах юм. Энэ өрөөг ерөөсөө 24 градус байлгана. 24-өөс хитрэх юм бол энэ өөр автомат унтарч байна. Тийм байна. Ингээд зохицуулаад явах. Энэ бол ганга халсан шүү дээ. Одоо эдгээр чи яг л саяхтай адилхан нэг баг чадлаа 300 баатар явж байгаа шүү дээ. Тийм байна. Энд чи өөрийг ухаалгаар өдөрдөн. 300 болох уу 500 болох уу гэдэг. За өнөөдөр одоо ингээд 24 градус болцсон байгаа учраас утсан дээр нэг би аппликейшн хийж байгаа. Тэргээр үзээд менежмент систем хянаад өөрөг би 25 градустай тааруулсан байгаа. 25 болоод ирэнгүүт өөрөө багсгаад ихсгээд ингээд өөрийгөө менежмент хийгээ явж байгаа байхгүй юу. Энэгээр хамгийн давуу тал. Энэ баашингийн чинь бүх тогн халаалтан хяналтын камерын систем нь хүртэл бүх юм нь саяны энэ юугаараа л ажиллаж байгаа. Ямар ч гаднаас тог төвийн тог хэрэглээг өгсөн үү те. Тэгээд хаяа бас пянц сонсож бас суuna. Яг сонсно. Пянц чи одоо сүүлд гоё болчиход шүү дээ. Пянц амар гоё болчиход. Тэг шажганаа дуурж байгаа юм. Тэр нь брэнд болчиход шүү дээ. Нэг юм гоё юмыг үүсгэж байна л те. Энэ яг жинхэнэ юм уу? Жинхэнэ. Хотлоо хүнээр тоглоо лах. Жинхэнэ. Энэ нэр жинхэнэ биш. Нэр жинхэнэ. Хай. За манай охин чи. Тий. Тэрийг доор бичлэгтэй байж явах үед ирсэн. Үй, ясамлын юм уу? Энэ хин гэдэг. Ха? Duty. Дүүдэ. Улсын баатар дүүдэ. Дүүдэ гэдэг юм уу? Оо яс хөөрх юм бэ? Энэ одоо хэдтэй вэ? Одоо дөнгөж 7 хүрч байгаа. Дөнгөж 7 настай юм тий. Доошо бууж ирэхгүй байгаа юм а дүүдэтэйгээ хамт энэ чинь хантай байгаад байгаа юм биш үү? За одоо 27 градус тааж байна. Хэдэ? 27. Тийм. Ялцуулж байгаа нэг яг л энэ загварын байшин тий. Загварын байшин гэдэг чи одоо ерөөсөө ийм загвараар байшин бариад хүн амьдарч болох юм байна. За энэ дээр гарч байгаа төлбөр нь юу юм бэ вэ? Univision-ийн төлбөр гарч шүү дээ. Тий. Одоо худаг яаж чинь? Гүний удагаас аваад усгоож чинь. Гүний удаг. Бохор энэ төр яадгийг септик рүүгээ шууд явчих чинь. Халаалт нь нарнаас явчих чинь. Өөр хэрэгтэй. Тэгээд одоо анотын даваа дээрээ ч Монголда сайхан амьдрий гэж. Тэр л ерөөс явж байгаа хгүй юу. Яг ийм амьдрах орчин ийм байгаад за энэ дэр ийм байшинг өнгөөр авч болно гэвэл яах вэ? Яадги авъя л да байгаа мó. Ам бай тийм боломж байвал яах вэ? Авъя шүү. Яг гэхдээ наа чи итгэмээр мэл санагдчих. За ийм байшин барилаа гэж үтээ. За. Баримтаа урьдчилгаа нэг юу гэдэг чтэй нэг ипотекийн зээл чинь нэг юм 30% төлөө те. 20 сая 30 сая төлөөд тэгчээд байшинд орчиж байгаа байхгүй. 200 саяын байшин гэж бодъё л тоо. Тий. За 200 саяын байшин байлаа гэхэд яах юм 20% төлөөд орлоо гэхэд би нэг 40 сая төгрөг төлөө. 40 сая төгрөг орчиж байгаа байхгүй. Байшингаа бариулаа орчиж. Орчлоо. Тэгэж чи нарны системээр тавьж штэ. Чи яг өвөлдөө байх нарны систем пул ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр 100 чи нараа хэрэглэхгүй штэ. Тэгнь. 100-ийн нарыг чи улс зарж штэ. Тэгэж чи 4 сар ийм дулааны алдагдaltaй байшин бол 3 сарын сүүлээр 4 сар гэхэд пар хэрэггүй болчихно. Дулааны алдагдлага учраас. Тэгтэр зэрэг чи тоогоо зарж эхэлж байгаа байхгүй юу? Зараад эхлэхдээ зэрэг чи ийм байшин чи дулааны алдагдлага огтой очиж баг 11 сар хүртэл. Тэр 10 сараа барыг дуустал. 7 сар. 7 сар. Тий. Тэгээд чи цаг тутам 20 кВт улс төгөлдөг. Чи тэр нэг жилийн хугацаанд 7 сая төгрөг. 7-гоо чи ипотек төгөж байгааг л бодлоо. Тэгээд чамаас ямар ч зардал гарахгүйгээр тэгээд чи ийм байшингаа төлөв явж болж байгаа. Тий.
Хүмүүс одоо тэгэл их за нэг үн ч юм уу худлаа ч юм уу. Одоо Монголд бол яг үнэндээ халаалтайгаар шийдсэн нарны систем бол байхгүй. Халаалтайгаар шийдсэн. Яаж шийдгүүл маш бага чадaltaй юм паруудыг тавьж ижил хэрэгжилж байгаа эрчим хүчин бага байж ижил энэ шийдэж чадна. Одоо манай түрүүчийн лабораторийн залуутай Дашка тэрээс гадна нэлээд олон залуучууд байгаа хгүй юу? Цоошин технологи гаргаж байгаа. Тэрний яг хөөхтэй зүгээр энэ одоо энэ нарны системээс баг 10 дахин хямддаг. Тэгсэн мөртлөө 10 дахин удаан шахуу. Эрчим 18 цаг эрчим хүчээр хангаж чаддаг. За цагаан сарын дараанаас эхлээд бид нар танилцуулж эхэлнэ. Тэгээ загварын байшин энэ бариад одоо загварын байшин энэ бариад ингэх юм бол тэр системд одоо зөвхөн нарны панел хэрэглэнэ. Батарей хэрэглэхгүй, инвертер хэрэглэхгүй, тусдаа өөр технологи. Таны салбарын одоо ер нь нөхцөл байдал Монгол орны хувьд ер нь ямар хуу санагдчих байна нэгдүгürt. Бид нар дэлхийн зах зээл рүү гарч өрсөлдөх чадамж чадвар нь хэрэг байна. За ер нь тэгээд одоо гадаадд боловсрол эзэмсэн залуучууд ер нь эх орондоо ирж ажиллах болцоо нөхцөл нь одоо танай салбарын хувьд ямар байна? За ер нь тэгээд одоо ямар бүтээгдэхүүнүүд хийж гаргаж олон улсын зах зээл дээр нийлүүлж одоо тэрийгэ үйлдвэрлэж явж чинь ч үгүй юм уу. Хоёул энэ нэг ажил мэргэжлийн талаарх нэг за болох нь болж байгаа болохгүй нь болохгүй байна гэдэг хоёул сайхан яриадгүй. За тийм ээ. Ер нь бол боловсрал гэдэг бол миний нэг найз том инженер л дээ. Аха. Хигаши Морихара гэж. За. Одоо соник ерөнхий инженер. Дэлхийд хамгийн эмгэлтэй ганц л юм байт. Байна. Баяр өгшөө. Баярасан гэж. За. Яг нэг цуутаа сууж ш төтөөсөө киугаад. Тэгсэн чинь яаж нэгсэн чинь оюутныгаа ширээн дээр хоцрогдож харах чинь улс үндэстний мөхөл үйд юм биш үү гэж. Тэгэд надад юм бодогдож шít. Тэгвэл бид нар ямар байгаа юм бэ? Манай оюутнууд өнөөдөр сургуулаа төгсөөд гарахтаа яг пик хийж чадж гинүү. Номер 1 гарч ирж чадж гинүү. Маш том боловсон хүчин, маш том бодлого хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ хүүхдээс эхэлж бэлдэж хэрэгтэй. Одоо боловсролын системд өөрчлөлт хэрэгтэй. Шинэ технологиудыг одоо тухайн үед заах хэрэгтэй. Энд боловсролыг ийм удаан олон жил байлгах хэрэггүй. Энэ их сургуулийг 5 жил тэр олон 3 жил 2 жилээр бэлдээд тэгээд юу мэдлэх хэрэгтэй, ямар мэдлэг шаардлагатай тэргээр нь явах хэрэгтэй байхгүй юу? Төр ажил явуулахгүй байна гэдэг нэг юм яриа одоо бүгдд л гарлаа. Та нарын үгийг төр ер нь хэр сонсдог? Ер нь энэ зохион бүтээгч нэр үү? Төр хэр дэмждэг юм? Төр гэдэг бол агуу юм. Төрийг бүрдүүлж байгаа, төрд ажиллаж байгаа улсуудын жаахан бахархан бодлоос болоод хүмүүс төр гэдэг асуудлаар яриад байгаа гэж бодож байна л да. Би чинь одоо Монголд Оман хүзний дуран ангиографи аппарат эмнэлгийн тоног төхөөрөмж 13 төрлийн юм хийгээд тэрнээс болоод баг шоронд орж байгаа алтлаа шүү дээ. За. Юу гэсэн Монголдо эрүүл мэндийн чиглэлээр юм хийгээд тэрнээс бол шоронд орон галцсан. Яг тэрийг ярил л тав. За яг нэг одоо Монгол дэлхийд 3 хавдраар тэргүүлдэг. За. Илгэний хавдар, ходоодны хавдар, Оман хүзний хавдар. Тэгэхээр энэ гурав Японд яг энэ чиглэлээр нэлээд судалгаа хийгээд аппаратын үйлдвэр. Тэгээс нэгээс Японоос технологи аваад ирлээ шүү дээ. Олж ирээд яг Монголд ичээ гэж бодохгүй юу? За. Яг тэр Монголд ичээс бодсон үед олон улсын эмнэлгийн тоног үзэсгэлэн худалдаа болсон. За. Үзэсгэлэн олон шилдэг технологи. Тэгэхэд Японы нэг нэмэрт орж ичсэн. Төрсөлчлөгөөр. Солонгос хоёрт орж ич байгаа хгүй юу? Тэгээд яж яхад би тэнд дундуур нь өөрөө Оман хүзний дуран үйлдвэрлэсэн. За та тийм Умаа хүзүүний дуран аваа, онцлогооны дуран аваа, эмчилгээний тийм аппарат өөрөө зохион хийсэн гэсэн үг тийм. Тэгээд патент авсан байхгүй юу? За. Олон улсын патент аваад. За. Ямар ч хэний чимэг хуулаагүй. Тэгээд чинь дуран танилцуулахгүй юу? Дижитал. Японы би гүйцэг үлдээ. Солонгосоос миний хэл хүрсэн. Солонгосын Somtech гэдэг компани байдгийг. За. Somtech. Midistar гэдэг дурангийн нэлээд том компани шүү дээ. Тэрний захирал явж байгаад өөрийгөө дуран танилцуулж байгаа байхгүй юу? Чихний дуран, хамрын дуран, чихамруудын дайны дурангууд хийдэг байхгүй юу? Манай дуран гэд зураг авахтаар жоохон бүдгэрчээд байна. Танай дуран тийхгүй юунд тавина гэж байхгүй. Танах технологи муу л байхгүй юу? Гэдгсэн. Тэгээд энэчээс би нэгд Япон юм байна. Хоёрт Монгол юм. Гуравт Солонгос юм гэсэн ойлголт төрсөн. Хятад бит бол бараагүй шүү. Байхгүй. Тий. Тэгээд нөгөө дурангийн бүх технологи үйлдвэрээ тоног төхөөрөмжтэй бүгдийг авчиад Монголд үйлдвэрлэлээ. За. Яг л Японы стандарт ямар тэргээр үйлдвэрлэсэн. Хэд онд вэ? За 11 он үед. За. Медископ гэдэг дуран гаргаж ирсэн. За. Медископ гэдэг. Үйлдвэрээ бүр Монголд оруулаад ирсэн.
Монгол бүгдийн 13-ийн 3 төрлийн тоног төхөөрөмж үйлдвэр. За. Эхо. Георгийн эхо, сорийн эхо. Ангиограф аппарат. Medical surgical unit гэдэг нэг мэс заслын хагалгааны хутгууд гэж хагалгаан. Тэр хутаг. Тэгээд ОЭЧ гэдэг шавдаг штэ тий. Тэр аппарат. Тэгээд умаа үзүүний дуран. Ингээд ийм 13 төрлийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр واخгүй юу? За. Дэлхийн зах зээл дээр өсөлдөх гэж штэ. Ингээд энийг гаргаж ирсэн. Бүгдийг хийсэн. Тэгээд танилцуулсан. Би Одон туяа сайд танилцуулж ирсэн. Одон туяа их хурлын гишүүн багтана. Одон туяа айгуу дэмцсэн тий. Миний тэнд дөрж үдсэн байхгүй бүгдийг. Стен айгуу гоё байна гэсэн. Одон туяа л дэмцсэн ойлгосон. Ингээд яваад ясан чинь Завхын аймгийн засаг дарга Санжи Мэтов. Завхын аймгийн засаг дарга байсан байхгүй. Тий. Наад чи бүгдийг хэрэгжүүлээ. Гэт ангиограф аппарат Завхынд хийж байгаа. Ангуудаа. Тэгээ ангуудаа хийгээд илгэний хавдартай 10-аад хүнийг өнөө маргаашгүй болцсон шүү дээ. Тэн дотор нэг хүн бид нар 5 сарын үед очиход 7 сар хүрэхгүйгээр нас орондоо гэсэн хүн байж байгаа. Тэгэхэд 3 дугаар эмнэлгийн одоо хүний гавьяа тэмч лавг сүрэн ангионы лавг сүрэн гэдэг алдартай байхгүй юу? Франц тагалгаа яадаг. Тэрийг би гуйгаад миний хагалгаан дээр гэж солонгосын багийг би авчирсан. Яг л би Японы багт очих юм бол Японууд нь энийг юу гэж ашиг сонирхолтой. Энийг юу гэж багтах юм бэл үн чим бодлоо чим л гэж бодсон шүү дээ. Тийм учраас би зориуд бүр солонгосыг. Яг л тэр манатам Японд төгссөн солонгос инженерүүд байгаа байхгүй юу? Тэрийг авчиад солонгосын тай ухсралцаад бүгдийг хөсөрлөөд гэсэн. Тэгээд хагалгаа хийсэн. Бүх хагалгаа дамжуулалттай болсон. Тосон цэнгэлдээс юм шүү дээ. Улаастар авчирхад охин замдаа даахгүй хийж ингэ зовх хэрэг байна уу та гэж бодож ирсэн хүн хагалгаа хийсэн. 7 хоногийн дараагаар тосон цэнгэлдээ дайраа явж хагаад морь унтсан. Нэр живс бидэд төгөж байгаа байхгүй юу? Яа. Одоо тэр бодит хүмүүс нь одоо амьд байж штт. Ийм юмнууд хийгээд ингээд гаргаад ирсэн чинь намайг бүрдэн байцах газар дуудсан. Тань дээр үсгэж байна. Та Монгол улсад хориглосон үйлдвэр эрхэлсэн. Одоогийн хууль өөрчлөгдсөн байгаа л да. Тухайд 161-р зүйлэнг хориглосон үйлдвэр эрхэлсэн гэж. Яагаад хориглосон болчих юм бэ? Яг би ойлгоогүй. Та ерөөс дахиж би хизээч хийхгүй юм дээр гараас зурчих. Тэгэл болоо гэж. Тэгээ таны үйлдвэрөө зогсоочих байгаа юм уу? Миний үйлдвэр бүр хаацсан. Тэгээд яж чинь нөгөө ирсэн солонгос инженерүүд байгаа шүү дээ. Азны болж шүү дээ. Оо баяраа танаас болохгүй юм байна. Манад ивчих. Хамтраад ивчих. Танах чи 50% оруулж технологи чинь бид нар мөнгө гаргая хамтраад үйлдвэрлэдэг. Тэгээд би арга буюу үйлдвэрээ зогсоогоод бүх тоног төхөөрөмжөө солонгос руу зөөгөөд Японы дандаа үйлдвэрийн тоног төхөөрөмж Японы тоног төхөөрөмж хэдэлтэй. Тэгээд тэрийг авч тавиад солонгостой нийлээд Med Max биш. Доктор Медскоп гэдэг дурам. Одоо Монголын бүх эмнэлгүүдэд байгаа миний дурам. Асар өндөр үнээр худалдаж авч байгаа. Захын эмнэлэгт орох доктор Медскопын дурам байж байгаа. Харамсалтай нь Made in Korea байхгүй юу? Олон улсын патентын хуулийн дагуу бие зохиогч ч гэсэн үйлдвэрлэсэн газар нь Korea л байхгүй. нэрээд өгдөг. Тэр бол яг учраас умаан хүзүүг онцлоод хавдартай байна уу юу? Тэгээд умаан хүзүүг оншин гаргадаг. Тэнгүүт electrosurgical unit гэдэг loop гэдэг. Тэр дараа нь онцлсны дараа хавдаг аппаратаас бид хийсэн байхгүй манайх. Тэр ч солонгост явчих. Бүгдийг солонгосууд тэрийг авсан. 10 жил солонгост дэлхийд танигдсан. Доктор Медскоп Америк төртлөө надад тэр. Хэрвээ одоо төр зандаа шатар сайд ч гэдэм үү те хинч байдгийг. Наад үйлдвэр нааш оруулаад ирэх юм бол би шууд оруулж ирлээ. Маргааш оруулаад ирнэ. Тэвс гэрээтэй солонгостой би. Нэг хурлуугаа би энэ үйлдвэрийг Дуртай үедээ хүссэн үедээ авч оруулна гэж. Оруулах. Одоо нөхцөлтэй юм. Нөхцөлтэй. Тий. Тэгээд тэр дуран дэлхийд 2 турж байгаа дуран шүү. Японы дараа бичигдэж байгаа. Hitachiгийн дараа бичигдэж байгаа дуран байхгүй юу? Эмчилгээний 13 төрлийн тэр одоо аппаратыг яагаад Монголд үйлдвэрлэхийг За тэр аппаратыг ухаан хөрөхгүй байна. бүгдээр ингэ хэрэгжилж байгаа ганц л газар байна. За. Монголд. За. Увс аймгийн зүүн говь сум. За, тийм үү. Тий. Зүүн говьд яг тэр бүрэн бүрэлдэхүүнээр байгаа. хэрэгжилж байна. Хэрэгжилж байгаа. Миний умаа үзүүний дуран кимчигээр авах гэж хэлсэн шүү дээ. Ямар санагдаж байна? Кимчигээр. Хойд солонгосын. Агуу кимчээр. Ааха. Кемерсийн хүү. Та бүр холбогдож ирсэн юм уу? Холбогдож ирсэн. Надад мэйл зэлэн байж байна. За. Умаа үзүүний дуран хэлээ гэсэн. Тэгээд ингэсэн чинь гинт хойд солонгосын элчин сайд юмнаас мэйл ороод ирдэг гэж шүү дээ. Таны мэйл зэлгүүд ханаас олдох уу? Мэдхгүй болоод. Одоо олол авцсан. Уулзъя. Ингээ гэж. За тгий гэсэн чинь 5 дур бэлгэлчих. Манайд. 5-ыг мөнгөөр давъя. 5-ыг бэлгэлчих гэж. Окей гэсэн баггүй юу? Тэгсэн чи хизээч бол гэсэн. Би өөр очие гэсэн. Тэг гэж.
ТV-ийн зураглаачтай очиж гэсэн үг юу? За. Тагал болцсон. Нэлээ удаж ястаа 7 хоног зөвшөөрсөн дээрээс гинэ. За. Явъя. Тэгээд бүх юм чинь нэг шатаалтай юм. Бүх юм ингээл бүгд зөвшөөрсөн байхгүй. Бүх юм зөвшөөрөөл окей байлаа. Яагаад явах байсан чинь кемчээр насарсан. Тэгээд харьцаад болсон байхгүй юу. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр 5 нүдэн брэнд маань ажилтдаг яхаа. За 5 нүдэн бол та одоо мэднэ шүү дээ. мэднэ. Ер нь гадна дотныхын иргэд бас гарын бэлэг болгож ихэд бас янз шүү дээ тий. Тэгээ 5 нүдэнгийнх маань бас цагаан сар болж байгаа. Монголчуудын маань уламжлалт сайхан баяр болж байгаа учраас бэлгэндээ бас гоё өөрчлөлт оруулаад танд ийм гоё бэлэг өгч явуулсан нараа. Яас их бэлэг өгдөг. Дөрөвний бас муухан бэлэг. Оо чирээсэ. Дүүрэн бэлэг л байгаа сте. Энэ гоё. За. Одоо айргны Тийм байна. тэр гангар шаац. Манайх энэ монголчууд энэ шаазангийн одоо ертөнцид энэ хөхөнгийг оруулсан гэдэг юм төвтэй шүү дээ. Тийм ээ. За тэгээд өсөн үржихийн бэлгэдлийн сайхан 5 нүднгийнхээ аягийг ахтаа бас одоо айргаан сөгнөж айргаан ихүүд айргаан таваараа угаарай гэдэг шиг одоо сайхан Архиан яагаад архиан багууж айргаан таваараа угаарай гэдэг шиг одоо энэ сайхан аяг гоё шаазан ууз. Гоё шаасан байна. Тэгээ энийг тэгээд цагаан сараар таавс. За баярлалаа гэд. 5 нүдэнгийнхэндээ баярлалаа. Дандаа ууж байна. За бас ахад энэ их гоё. Би бас энийг айлуудад өгөхийг. Та. Энэ одоо 5 нүдэнгийнхэн маань одоо өвөөс өв бүтээгч залуучууд. За. Одоо өндөр гигэнийхээ За. соён бийг. За. Одоо өнөөгийн шин цагийн технологиор хийсэн юм гахалтай. Энэ бол одоо яг өндөр гигэний маань хийсэн одоо соён бины яа усаг шүү дээ тий. Соён үсэг нэ. Тийм байна. Тэгээ энэ бол яг өөрийнх нь одоо үндсэн тэг. Одоо яг өндөр гигэний хийсэн тэр тэг загвараар Италон гэсэн үг юм биш үү? Италон. За тэгээ энэ бас За. төрийн сүлд авцсан соён өршөөж өгөө. 5 нүднгийн залуучуудаа баярлалаа. Гоё юм тэн дотроо залнаа. За тэгээ. Гоё юм шүү. Би ч зөндөө бэлгтэй байгаа сте. Бэлгээр булмигдчих чинь энийг хэлдэг байна. За нэвтрүүлгийн үнд 5 нүдэн брэнд Багро брэндтэй маш их баярлалаа. Баграг сая идчихлээ. Тий хоолтойгоо. Болтойгоо. За энэ бол гоё юм байна. 5 нүднийхэндээ баярлалаа. Сар шинийн чимэг бууз салаад сайхан шинлээрээ. За гоё юм үзүүлэх гээд нөө. Би нөгөө нэг инженер хүүхдүүдээс эхэлдэг юм аа гэж. За тэгсэн. Тэгээд би нэг ийм юм хийсэн байхгүй юу? Техникал гэдэг. Инженер Тий. Инженерийн ангийн хүүхдүүд, инженер болох гэж байгаа хүүхдүүдэд За. электроникт хамгийн чухал 3 юм байдаг. За. Нэг нь нөгөө нэг түрүүн манай өрөөнд ирж явах тийм нарийн багжууд орж ирсэн шүү дээ, Тий. Тэр чинь мангар үнэтэй багч. За. 30-40 мянган доллар үнэтэй. Оо жорын баг тий. Тэгэхээр тэр багжийг чинь нөгөө нэг худалдаа авахтаас хүүхдүүд сургууль 10 жилээс сурулж чадахгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ, хэцүү шүү дээ. Тийм учраас 10 жилээс сургууль чинь нөгөө нэг юу гэдэг? Компьютерүүд байдаг. Аха. Тэрлүүгээ залгаал, софтвер суулгаал энийг хийдэг. Тэр юу юм бэ одоо? Тэр багжууд авахгүй электроник. За тэдний одоо ийм одоо миний хэлбэрний юм тий. Энийг дунд сургуулийн сурагчдын зориулж бүтээгч байгаа байхгүй юу? Тийм байна. Тий. Дунд сургуулийн сурагчдын технологи, физик, электроникийн боловсрол зориулсан бүтээг. За энийг ийм байгаа. Энийг дунд сургуулийн хүүхдүүд зориулж би гаргасан байхгүй юу? За энийг тэгээд сургуулиуд авсан уу? Заах гэж байгаагүй. Оруулаагүй. Зүгээр одоо яг өөрөө л дотроо ингээл нөгөө нэг хийгээд таны энэ нэг эмзэглэл байна шүү дээ. Тий. Одоо нэг энэ бодол байна шүү дээ. Тий. Монгол хүүхдүүдийг ийм суураас нь бэлтгэн жухлаа гэдэг нэг тийм эмзэглэл бодлыг чинь л одоо үр дүнээ эдгээр яваад байгаа юм шүү дээ. Тий. Тэгээд ихтэй чи энийг чинь үнслээд бүх электроник юмнууд ихтэй сургууль хийж чадчих واخгүй юу? Энийг ч өөрсдөө хийж нэсэн واخгүй юу? Ийм юм л ийм болох ёстой юм байгаа юм л та гэж байгаа. Тэр маш амархан. Зөвлөгөө авмаар бол ав. Би зүгээр мөнгө төгрөг авахгүй. Би зүгээр фри. Намайг ашиглаач. Би зүгээр Монголын хүүхдүүд ийм болгосон. 10 жил технологийн шийдэл орж ирсэн үү? Ордоо хөдөлмөр хичээл. Нэг токрын машин гэж юм байсан уу?
За одоо байсан баха. Бараг хүрдгүү. Багш ганцаараа очиж нөгөөдөө шам шалчаад байдаг юм байдаг байхгүй юу? Үзүүлэнгээ маяг. Одоо энэ дээр л юу ч зорж болно. Гэтэл одоо ингэ токт юм зорж идэл жоохон ингэ хотон мот эвгүй болж штэ. Так автомат руу. Өөрөө. Ямар ч аюулгүй. Энийг зүгээр хүүхдүүд ингэж бүх хүүхдүүдийн ширээн дээр байж хэвчтэй байхгүй юу? Энэ та зүгээр ийм загварыг өөрөө Би хийсэн. өөрөө л ингэж ийм байвал маш хямдханаар яаж хийх вэ гэж бодсон байхгүй юу? Энийгээ та нар өөрсдөө хийчих. Энийг өөрсдөө хийчих. Энийг ашиглаад энийг удирдлагыг хийчих. Ингээд нөгөө сургууль чинь маш гоё. Энд дээр би 100% зөвлөгөө өгч болно. Зөв хүсэж байгаа сургууль энэ төр байх юм бол тийм ээ. Хүрээдэр манай офицер үржээд яаж гэдгийг баяр доктор яах вэ ингэвэл манай хүүхдүүд манай сургууль нэг ийм төсөл хийх гээд байгаа юм а. Энийг чинь үйлдвэрлээд бид нэр сайтан сургууль болъё гэж болно шүү дээ. Тий? Яагаад болохгүй ч Тий? Энтэй чи ойрхон хүмүүсийн техник сэтгэлгээтэй энтэй ойрхон хүмүүс ч юм бол таны энэ ярьж байгааг зур дор нүлгөөлөө. Тий. Сав гэж үлгэж явал. За энэ баяр гэдэг доктортой уулзах хэрэгтэй байна. Офс нь нөгөө даш гэж хаана очиод байсан бэ гэх. Тэгэл одоо над руу ч залгаал. Тэгээд би нэг гэж бодохгүй. Энийг хизээж бити бизнесийн зорилгоор ашигласаа л гэж бодож байгаа. Энийг Монголын хүүхдүүдэд эрдэм олох зорилгоор. Хоёрдугаарт энийг хөгжүүлээд мэдээж бизнес хэмж байхгүй шүү дээ. Тэгвэл тэр багш нартай тодорхой хувийн нөгөөд хүүхдүүдийг чих урамшуулаад хэтэрхий бизнес олгож бити яваасаа л гэж би бодож байгаа байхгүй юу. 8 болж явах дараагийн орж илүү тий. Энэ нарыг амир мэдэрдэг юм байхгүй юу. Хичээ дараа гарах гэж байна. 8 өнгөрөөж ш нар мандж байгаа хоо нар. За тэгвэл амраа. За тэгээ. Окей. Өглөө уулзчих. За тэгээ. Баяраа докторын доо. Хэрж хонлоо, сайхан хууч хөрлөө. Ёстой нэг яриад амар хүн байдаг ч та. Стал тийм л хүний нэг байна. Тэг хүн ч нөгөө мэддэг чаддаг юмтай байх, тэрэндээ эзэн байх гэдэг нэг юм сайхан юм л та. Маш их зүйлийг хийсэн байна. Энэ хүнээс сурах, сонсох, мэдэх зүйл бол маш их байна. Хот руу эртхэн харахгүй бол тугжирэн штэ өглөө те. За сайхан амарцгаа орцсон. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген. За өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За сайхан амарч ядуу. Янз сайхан. Янз за. Янз. Өглөө нэг Японы Асаги шинбэн сонь уншдаг байхгүй өглөө болгоо. А за. Тий өнөөдөр юу гарч ийн марж ийн яаж ийн хийж ийн. Өдөр болгоны Асаги сонь уншдаг юм бэ. За. Тэр өдөр нэг Японд юу болж ийн яаж ийн хийж дэлхийн нийтийн юм гардаг штэ тий. Тиймэрхүү юмнууд л. За өнөөдөр та амар ажиллана. Өнөөдөр нөгөө нэг лабораторид чухал нэг ажил хийж байгаа гэсэн штэ. Тий. За тэрийг үргэлжлүүлж байна. Үргэлжлүүлж байна. Тий. Өдөргөө хөдлөх үү яг уу та. Ааж очих. Одоо нэг хайхтар цагийн дөрөгдөд байхын таавал гайг үстэй. Тий одоо өнөөдөр би өглөө сонготой нэг Advanced Science шинжлэх ухааны сэтгүүл хийдэг шүү дээ тий. Тэрний дугаараас уншаад шинжлэх ухааны талаар юу гарсан байна. Одоо ахаал бас ийшээ явна гэсэн. Одоо нэг цагаан сарын хүртэл явмаар байна. Явмааргүй байна. Нэг 80 настай мөн ээж минь байгаа. Оо за. 80 гарцсан. Оо за. Тэгээд тэрнийхээ одоо цагаан сарын асуудал тийш үү. Тэгээд тиймэрхүү юмнууд байна. Бас гар хөдлөх нь үзүүл зарагдсан шүү дээ. Тэгнэ. Тий. Тэгээд Та чи юу эцэгхээс хэдүүлээ? дөрүүлээ. Бүгдээр Монголд байна. За байна. Би нэг ихчтэй том ихч маань нэг хувийн эмнэлэгтэй. Тэгээд би дараагийнхны. Тэрний дараа миний доотлын дүү болохтой Солонгост. Зөв. Бас нэг төрийн ажил хийнэ. Оо за. Тэгээд миний хамгийн богдо цагдаа гурантай. Энд. Тэгээл хоббин дооч байд юм уу, ажилтаач байд юм уу, гэр бүлдээч байд юм уу, өөртөө ч байд юм уу те. Тавьсан гоё зорилт одоо жишээ нь энэ морин жилд. За би ингэнэ. Тэдэн жилд би тэгнэ гэсэн юм төлөв. яг морин жилд бол би юу төлөвлөж чинь ихтэй цаг. Мэдээж дунд урт хугацааны нэг жилийн дотор 20 үед гэ те. 2 үед бол хэдэн ойр дотны найз нар байна. Одоо бидний үйл 10 жилийн найз нөхд. Бид нэг ерөөгийн халуун аршин гэдэг штэ тий. Тэр нь зам нь яг опровод байхгүй юу. За тийш нэг очиад нэг халуун аршинд орчих гэж байгаа. За тэгсэн чинь тэнцэнээс гарангуудаа шууд шилийн богд явъя гэж ярьж байна. За нэг тиймэрхэн болно. Дараа нь цагаан сарын дараас бид нөр ярьжсэн. Огт байхгүй технологи гэсэн штэ тий. Тэр технологиг нийлэн зүтгүүлнэ. Тэр технологиг энэ хавар ихэд бэлэн болгоно. За тэгээд цаашдын хийх гэж байгаа ажилд нь болон төлөвлөсөн одоо бүх зүйлд нь өндрөөсөн дээр амжилтыг хүсэн ерөө танаа багийнхан бол бас дэлхийд Монголыг таниулж яваа бас түүчээлж яваа ийм сайхан одоо оюунлаг
залуучуудаар бүрдсэн ийм хамт олон байгааг бас харахад багталтаа сайхан байлаа. Тэгээд одоо юу санс үсэл нь одоо саад үсэхэн бүтгийн ирүүлэг бүх үзэгчдийнхээ өмнөөс. За баярлалаа. Тэр энэ Монголд байгаа чинь тэр хэдэн залуучууд байгаа. Солонгост байгаа миний Medmax гэдэг компаниг ажилуулаад дуран үйлдвэрлэл явж байгаа олон сайхан залуучууд байна. Тэд нартай бас харин тэд нар маань үзэн штэ. Тэгин. Японд миний доктор Чисихара гэдэг компани тэр борд үйлдвэрлэл тэрийг ажилуулаад явж байгаа хэдэн сайхан залуучууд байна. Тэд нар маань харин Чисихара гэдэг компани ямар юм бол манай нэг охиныг чимэд долгор гэдгийг. За. Тэрний чи нэгийн сийлэн гэдгийг. Си. Нөгөөт нь хандаа гэдгийг хаа. Эренчин ламрээ. Ингээд чиси хаарыг олж байгаа зү. Тийм байна. Тэгээд аав нь доктор чиси хаараа гэдэг компани багхгүй юу? Тийм Ямар гоё юм. Ийм компани байдгийг. Тэгээд ийм тэр эдгээр бүгд үзэж байгаа, сонирхож байгаа. Гэдэг ийм нэвтрүүлэг явуулах гэдэг ингэн. Тийм учраас тэр Hitachi Group ерөнхийлөгч инженерүүд юм нэг удаа тэгжээс ингэ ёслоод. Миний өнгөтэй өдтэй явж байгаа. Эд хоолтой өмс хувцастай явж байгаа. Та инженерүүд юм гавьяа шүү. Миний гавьяаг жүч байхгүй гэж. Би ч гэсэн бас тэгж хэлмээр байна. Тэр улсуудад. Миний өнөөдрийн хэрвээ өнгөтэй өдтэй, эд хоол ондтой одоо явж байгаа нь тэр залуучуудын, тэр инженерүүдийн нөр хөдөлмөр шүү. Тийм бас бид тэдэнд байнга баярлдаг. За. Гоё хэллээ. За тэгээд бүр морд доо. За. За машин бэлэн дүүн явахд бэлэн болсон. Цагтаа маш нэг гаргаж өгөн шиг л унтчих шиг. Сэрээгээ заах. За ажлын амжилт. Ажил. За эргээд зултах хэрүүлдэг шүүлээ. За баярлалаа. Одоогийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаарт магадгүй танаа тооны баяртай үзэгчтэй.